Түргия Yummy Moms in Japan подкастны маань сар шинийн дараах дараа нь бид нар энэ дугаараа бичиж байна. Тэгээд хоёр дахь дугаараа та нартаа хүрэхтэй бэлэн болоод байж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа визний талаар нэлийн дэлгэрэнгүй ярилцгаар зочинтой оролцож байгаа. Тэгээ манай зочин маань болохоор KIS Condo виз бүрдүүлэлтийн зөвлөгөө өгдөг. Хуулийн зөвлөлтийн байгууллагын Японы дахь салбарын мэргэжилтэн Монгол ажилтан оюун эрдэнэ маань өнөөдөр манай урилгыг хүлээн аваад оролцох гээд ингээд сууж байна. Тэгэд энэ орой бас амрах цагаа хугаслаад бид нар цаг гарган оролцож байгаа оюука гэж дутчих тий. Оюукада бас маш их баярлалаа. Тэгээ сар шинэ сайхан ухцсан уу. Тэгээ манай сонсогчдод бас өөрийгөө бас товчхон танилцуулаад тэгээ хоёлаа цаашаа яриагаа эхлүүлэх үү гэж бодож байна. За баярлалаа. За намайг оюун эрдэнэ гэдэг. Би болохоор KIS Condo immigration буюу виз мэдүүлэлтийн хуулийн бичгээр бүрдүүлэлт аль ёсны бичгээр бүрдүүлэх хуулийн зөвлөгөө өгдөг газар Монгол ажилтнаар ажиллаж байна. Сонсогчдод энэ өдрийн мэнд хүргэе. Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээ урилга авсанд маш их баярлж байгаа шүү. Тэгээд бас энэ оройн цагаар те унтах амрах цагаас нь хугалслаа шүү дээ. Энд ч бас хөөрхөн цаг орно. За тэгээд өнөөдрийнхөө яриаг болохоор бит хоёр ярилцаад ерөөхдөө Монголоос Япон руу ирж байгаа хүмүүс сонсож байгаа бол бас хэрэгтэй яриа болно. Японд бас суралцаад эргээд визээ цаашаа улам сунгах зорилготой байгаа. Японд амьдрах зорилготой байгаа хүмүүстээ эргээд бас тэр төлөв мэдээллийг өгөн Японд хэрхэн сунгаж ямар төрлүүд байдгийг ингээд нэлийн жоохон дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байгаа. Тэгээ сүүлд нь босоод визний талаар гээд ерөөхдөө коронавитой холбоотойгоор визний төрлүүдэд ямар өөрчлөлт орж байгаа бидний мэдэхгүй өөр ямар визний төрөл байдгийг ч юм уу. Тэгээд ерөөхдөө монголчуудын маань визний асуудал дээр ер нь ихэнх гаргадаг алдаа нь юу вэ гэхт мэдчлэн сайхан дэлгэрэнгүй ярилцсан гэж бодож байгаа. За тэгэхээр эхний асуулт болохоор ерөөхдөө нөгөө Монголоос Япон руу ирэх байгаа хүмүүс тэр яриалгаа эргээд оръё л гэж бодож байна л да. Тэгэхээр ер нь Монголоос одоо бол ерөнхийдөө жоохон зогссон байгаа дагаах те нөгөө виз бүрдүүлэлт виз хүлээн авах нь ер нь коронавитой холбоотойгоор тэгэхээр ерөнхийдөө хэрвээ хэвийн байсан бол одоо ер нь ямар хамгийн үндсэн гол шалгуур үзүүлэлт нь юу эдийн тэгээ бас юун дээр нь илүүхэн алддгийн гэд ингээл ярилцаа цаашаа явъя л гэж бодож байна. Зөв. Мэдээж хэлэх ах уу Монголоос Японд руу зорж ирж амьдрах уршилсан хүсэлтэй маш олон хүмүүс байдаг тийм ээ. Тэгээд тэр хүмүүс маань ч гэсэндээ яг хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй бичгээр яаж үлдэхээ мэдэхгүй ийм хүмүүс маш их байдаг. Тэгэхээр энэ өөрчлөлтч маань манайхаар өөрчлөлтүүлээд ингээд Японд богино дунд урт хугацаанд оршил суух зөвшөөрлөө аваад ингээд хэдүүлээд ирдэг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол Японд оршин суух зөвшөөрөл визий чинь оршин суух зөвшөөрлтэй байгаа шүү дээ тийм ээ. За 29 төрлийн оршин суух зөвшөөрөл байдаг. Энд болохоор богино хугацаанаас эхлээд дунд хугацаа гэдэг байгаа тийм ээ. Тэгээд цаашлаад урт хугацаа. За энгийн визүүд бол ингээд богино хугацаанаас эхлээд 1 жил 3 сараас эхэлж байгаа шүү дээ тийм ээ. Богино хугацаа 3 сар 90 хоногтой виз. За ингээд цаашлаад 6 сар, 1 жил, 3 жил, 5 жил гэдээ явдаг. Эдгээр маань богино дунд хугацааны виз болно. За энэс цаашаага болохоор урт хугацааны виз буюу ээж виза гэдээ явдаг тийм ээ. Тэр нь болохоор байнгын оршин суух зөвшөөрөл гэдээ ингээд явдаг. Тэгээд энэ бүгд маань нийлээд 29 төрлийн визний төрөл ангиллын оршин суух зөвшөөрөлтэй байгаа юм. Тий. Тэгэхээр 29 лингийн ярина гэж бол угаасаа бараг бүтэхгүй л ах те. Ер нь Монголоос нааш ирж байгаа хүмүүс ихэнхдээ яг аль төрлүүдийг нь ер нь хөвчлэн мэдүүлдэг. Тэгэд тус бүртэн тэгэл ерөнхийдөө анхаарах хэрэгтэй юм нь юу байдаг вэ гэдэл хэлүүлнэ. Тэгэхээр энэ 29-оос л манай монголчууд донд
их мэдүүлдэг бизнес төрөл англи гэдэг юм гэх юм бол мэдээж яг энэ 29 бүгднээр нь яг ингэж ирэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энгийн бидний хувьд гэх юм энгийн одоо хүмүүсийн хувьд энгийн хүмүүс гэдэг нь болохоор дипломат ажиллаар биш тийм ээ. Одоо сураад ингээд цаашаа хөдөлмөрлөх зорилготой тийм ээ. Ийм хүмүүсүүдийн хувьд гэх юм бол мэдээж үндсэн ажилтны бизнес эхлээд компани байгуулах виз гэдэг тийм ээ. Манай дээр яг одоо машин одоо ихээр үйлчлүүлдэг энэ бизнес төрөл гэх юм бол үндсэн ажилтан компани байгуулах виз. За тэгээд мэдээж маш олон байна л та. AGU буюу одоо урт хугацаанд оршин суух зөвшөөрлөлттэй бас Японд байж байгаа хүмүүсийн гэр бүл тийм ээ. За тэгээд дээрэс нь одоо тэр ажил үндсэн ажилтны визний гэр бүл одоо компани байгуулж байгаа хүмүүсийн гэр бүл. За тэгээд оюутнаас цаашаага бас Японд байгаа хүмүүс яаж одоо визээ өөр одоо төрөл англи руу солиулаад ингээд явах уу тийм ээ. Тэгээ Монголоос ирэх гэж байгаа хүмүүс бас заавал одоо ингээд оюутнаар ирэх үү эсвэл одоо өөр дадлагчигч визээр ирэх үү тэгээд ингээд юугаар ирэх үү тийм ээ гэр бүлийн визээр ирэх үү гэх мэтчлэн маш олон ийм төрөл байгаа. Тэр төрлүүд нь болохоор тус бүртээ ирээд та яаж оршин суух ёстой вэ гэсэн хууль дүрэн байгаа тийм ээ. Ажиллах одоо талаарчин ч гэсэндээ ингээд дэлгэрэнгүй одоо ингээд заагаад өгсөн. Яг хууль дүрмийнхаа дагуу ингэж оршин суугтай гэсэн зүйл бас байдаг байгаа. Тэгэхээр яг сайн ингэж жоохон хайлаад явчихлаа. Тэгэхээр манай дээр яг их хвчлэн мэдүүлдэг нь болохоор за үндсэн ажилтны виз байж болж байна тийм ээ. За тэр нь болохоор шууд энд Японд үндсэн ажилтан компанид ажилд ороод шууд ажиллаад амьдраад явна гэсэн утгатай виз байгаа шүү дээ тийм. Тэгэхээр одоо Японд үндсэн ажилтан гэхээр л одоо монголчууд маань бас нөгөө сайн мэдгүй хууль дүрмийг мэдэхгүй учраас үндсэн ажилтан гэхээр за очиод ингээл бид нэр машина барилга нураагаал ингээл явна гэд боддог. Одоо өөрөөр хэлбэл хар бороо ажил хийх, биеийн хүчний ажил хийх гээл ингээл ойлгодог. Гэсэн чинь яг одоо үнэн одоо энэ бодит байдал дээр болохоор үндсэн ажилтан гэдэг нь болохоор их сургууль төгссөн хүн өөрийнхөө мэрэгчлэрээ оюуны хөдөлмөр эрхлэх ийм ажил мэрэгжлийн нээстэндээ ажиллах хэрэгтэй гэдэг. Тэгээд мэдээж одоо компани энэ хүнийг ажилд авъя гэдэг ингээд гэрээ контракт эртнээс байгуулад тэгээд ингээд ажилтдаг тийм ээ. Тэгэхээр яг одоо яг ийм дараалалаар явах юм бол одоо ерөнхийдөө үндсэн ажилтан гэдэг маань ийм виз одоо оршин суух зөвшөөрөл байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо шууд ингээд биеийн хүчний ажил хийх гэдэг энэ ойлголттой байдаг бол энэ бол үндсэн ажилтны визний байдгүй маа. Тэгэхээр яг одоо биеийн хүчний ажил тохирсон виз гэх юм бол одоо сүүлд одоо 2021 оны 4 сараас эхлээд хэрэгжиж эхэлж байгаа тогтээ гинөө гэдэг тийм ээ. Тусгай одоо ур чадварын виз гэдэг ингээд гараад ирсэн байгаа. За тэгээд бас кино гэж виз байна тийм ээ. Тэгээд когё гэж виз байна гэх мэтчлэн. За эдгээр нь бол яг нөгөө нэг өөрсдийнхөө одоо дадлаг туршлагаас хамаарат одоо жишээлбэл тоогооч мэрэгчлээ хүн байлаа гэж бодъё тийм ээ. Тэр хүн маш олон жилийн 10-аас дээш жилийн дадлаг туршлагатай хам бол дадлаг туршлагын хатлаар одоо өөрийгөө батлаад тэгээд 10-аас дээш жил ажиллаа гэдэг ингээд батлаад өөрийнхөө тэр одоо юугээрээ дадлаг туршлагаараа Японд ирж ур чадварын виз гэдэг тийм ээ. Энэ яг англиар ирж ажиллах бас боломж байдаг. Тэгэхээр биеийн хүчний ажил, оюуны хөдөлмөр гэдэг нь хоёр өөр ойлголттой байгаа байхгүй юу? Тэгэхээр яг үндсэн ажилтны виз гэж ярих юм бол хүмүүс за энэ чинь тэгвэл хитээд сургууль төгссөн хүн байдаг юм байна. Энэ хүн чинь оюуны хөдөлмөр эхлэлийн мессен дээр ажилладаг хүн юм байна гэж ингэж ойлгох хэрэгтэй байдаг. Тэгэхээр нөгөө монголчууд анханасаа одоо Монголоос яг ирэхдээ визний хадлаар яг сайн ойлголтгүй байж ирээд тэгээд одоо жишээлбэл тэр нөгөө нэг асуудлууд үүсэж байгаа юм л та тийм ээ. За тэр нь яг ямар асуудал үүсгүү? Тэгэхээр яг ямар асуудал үүсгүү гэхээр Монголоос болохоор яг одоо маш олон чиглэлээр ирэх боломжтой байна тийм ээ. За хамгийн зөв алхам гэдэг юм бол за эхлээд оюутнаар ирж болно тийм ээ. Хэлний сургуулиар ирээд
За тэрнийхээ дараагаар нь одоо хэлээ мэдээж сайжруул. За тэрнийхээ дараагаар нь хэрвээ та их сургууль төгссөн байх юм бол мэрэгчлэрээ үндсэн ажилтны виз үзүүлээд ингээд явах боломжтой байдаг. Тэгсэн чинь болохоор хүмүүс болохоор ингээд тэрийгэ мэдхгүй. За би ямар ч байсан одоо ингээд Япон одоо хэлний сургуулиарч хамаагүй явъя. Тэгэнгүүтээ хэлний сургуулиар очиод ямар ч ясныг болчдөг гэдэг тийм ээ ойлголттой ирдэг. Яг үүндээ их сургууль төгсөөгүй хүн үндсэн ажилтны виз мэдүүлэх боломжгүй байдаг талаар ойлголтгүй байдаг. Тэгэнгүүтээ хэлний сургууль төгсөөд дараагийнхаа ажлыг за одоо би ингээ хэлний сургуулиар төгсчлөө хэл мэддэг болчлоо. За би үндсэн ажилтан болъё гэсэн чи яг үүндээ нөгөө үндсэн ажилтны виз гэдэг маань биеийн хүчний ажил биш. Та их сургууль төгснөө тэр бичиг баримт аваад ирээ. Тэгээд ямар ажлын мессен дээр ажиллах вэ гэх мэтчлэн асуудлууд гарч ирдэг. Тэгэнгүүт би чи нөгөө их сургууль төгснөхгүй шүү дээ. За би одоо тэгэнгүүт ямар ажил одоо би цаашдаа үргэлжлүүлээ ямар машин суух төвшөрлөлтэй ажиллаж амьдрах уу те. Ингээд асуудал гарч ирдэг. Наад чинь гэхдээ юу юм шүү. Одоо за ер нь ихэнх нь за Монголдо дээд сургуулаа төгсөөд ирчлээ. Тэгээ Япон хэлний сургуулаар ирчлээ шүү дээ тий. Тэгэнгүүтлээ тэр Монголдо авсан бакалаврын диплом яг энд тэгж хүчин төгөлдөр байж чадах бүрэн заавал нэмэлт нөгөө сургуульд одоо нөө Семонгакко гэдэг байгаа шүү дээ коллежид мэргэжил дэвшлүүлэх гээд тэрэнд заавал сурах юм шиг бол ойлголт бол байгаад байгаа шүү дээ. Тэгээ заавал дахиад 2 жил сурчаад тэгээд үндсэн ажилтан болоод тэр яагаад тэгээд байгаа юм дүүл тэгвэл яг зөв асуултаа надаас асуулаа. Бүх хүн бас эргэлзэж байгаа тийм ээ. Одоо жишээлбэл Монголд ихтэй сургууль гэж байгаа шүү дээ тийм ээ. Ихтэй сургууль төгссөн хүмүүс одоо тэр ихтэй сургууль нь яг одоо диплом нь Японд үнэлэгдээд одоо ажилд орох юм боломжтой байт юм бэ? Мөн гэх юм бол 100% боломжтой. Бүх одоо улсын их сургууль төгссөн хүмүүс Япон улсад одоо их сургуулийнхаа дипломоор үндсэн ажилтан болох эрхтэй. Харин тэр тухайн одоо улстай одоо жишээл бид нар Монгол хүмүүс Монголдо би их сургууль төгсөөгүй мэрэгжлийн сургууль төгслөө тийм ээ. Тэгсэн тохиолдолд бол мэрэгжлийн сургууль бол тооцогддог. Их сургууль бол тооцогддог. За тэгээд хамгийн ойрын жишээ гэх юм бол би Монголдо их сургуулаа төгсчөөд Монголдо одоо өөрийнхөө Монгол оффист орчоод шууд нааша үндсэн ажилтны мэдүүлэх ийм жишээ. Яг бодит жишээ гэж ярих юм бол тийм ээ. Тэгэхээр одоо улс болгоны их сургуулиуд бол бүлийн зөвшөөрөгддөг гэсэн үг. Тэгээд одоо Японд ямар хүмүүс одоо яг тэгж Семонгаккогоор дамжаад ингээд дараагийн ажилд ороод байна вэ гэх юм бол яг Монголдо тийм мэрэгжлийн сургууль төгссөн ч үгүй тийм ээ. Тийм хүмүүс болохоор яг үндсэн ажилтан болж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр их сургууль төгссөн бол болно. Хэрвээ одоо их сургууль төгсөөгүй байвал та Япон улсад зөвхөн Япон улсад мэрэгжлийн сургууль юм уу их сургууль төгсчиж дараагийнхаа ажлын визийг мэдвэл. Тийм үү. Би ч одоо бодохдоо ер нь миний эргэн тойрон бүгдээр л тэгсэн л санагдаад байх юм. Тэгвэл сайн ажиллаа хайж яваагүй алдаа гаргаад ч юм уу нэг бол бүгдээрээ л яг Монголдо бакалавра төгсөөд энд ирээд одоо Япон хэлээ төгсөөд Семонгакко төгсөөд тэгжиж л одоо нөгөө ажиллаа орох ярилцлага ажил хайгаад яваад байгаа шүү дээ. Тэгвэл яаж хаанаас одоо танах жишээ тиймэрхүү байдлаар одоо би ингээ бакалавра дээд сургуулиар Монголд төгсчихсөн. Тэгээд ажил хаймаар байна гэхэд одоо зуучилдаг ч юм уу тийм үйлчлэгээ байдаг уу? Эсвэл хаанаас бид нар хаах ёстой вэ? Хайх ёстой бол зөв. Тэгэхээр манайх бол яг зурчлалын үйлчлэгээ үзүүлдэггүй. Яг визний бичиг баримт бүрдүүлэх хуулийн яг зөвлөгөө өгөөд бичиг баримтыг бүрдүүлээд ингэж явдаг. Тэгэхээр зурчлуулдаг газар бас тустай байгаа тийм ээ. Яг ажилд зурчлална гэсэн юм хөтөлбөрийн юм одоо яг тийм одоо байгууллагууд байгаа тийм ээ. Тэгэхээр тэд нартэй яг одоо холбогдоод би яг одоо ийм мэрэгчлээ би очиод яг ямар мессен дээр ажил хийх үү тийм ээ. Яг энэ одоо очиод байх ажлын нөхцөл байдалтайгаа танилцаад ингээд гэрээ контракт үүсгээд Монголоос бичиг баримтуудаа бүрдүүлээд Япон талд компаниас ихэнх бичиг баримтууд гардаг учраас бичиг баримтаа бүрдүүлээд хуулийн байгууллагаар мэдүүлж болно. Эсвэл компаниас нь өөрөөс нь мэдүүлж болно.
Тэгэхээр яг хуу таны ер нь одоо ойр тойрныхаа ч гэдэг юм уу тийм ээ. Одоо тухайн үед гэхээр одоо та бол бүр өмнө нь ирсэн байж таараа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тухайн үед болохоор одоо монголчууд одоо яг ингэж хуулийн зөвлөгөө өгдөг үйлчлдэг ийм газар бас байгаагүй бах. Тэгэхээр өөрсдөө л ингээд дороо ингээд судлаад чадах чинээрээ явж байгаа. Та би ерөөсөө тийм монд орохгүй одоо мэрэгжлийн сургууль тийм ээ. Богино хугацааны мэрэгжлийн сургууль орохгүй болохгүй байна. Тэгжээс дараа нь ажиллаа хийх юм байна гэсэн ийм ойлголт аваад тэрнийхээ дагуу бол яг явсан байгаа бийж магадгүй. Тэгэхээр бол энэ бол анханасаа одоо та тухайн өөрийнхөө их орондоо альбан ёсоор их сургууль төгсөөд бакалавр зэрэгтэй тийм ээ. Ийм байж ах юм бол одоо үндсэн ажилтны виз мэрэгчлэр оюуны хөдөлмөр эрхлэх мессен дээр үндсэн ажилтны виз нөтөлж болно гэсэн зүйл бол байгаа. Тэгэхээр манайд анханасаа ч гэсэндээ ер нь шууд Монголоос одоо их сургууль төгссөн хүмүүс ажлын виз нөтөлж байгаа юм маш олон хүмүүс байгаа. Тийм. Тэгэхээр бас тийм биш үү. Ийм одоо буруу одоо ийм ойлголттой ч юм уу тийм ээ явж байгаа хүмүүс байх юм бол хэрвээ та үнэхээр ажиллаа олсон байх юм бол одоо Монголд их сургууль төгссөн ийм хүмүүс байх юм бол үндсэн ажилтны виз нөтөлж болох нэ. За тэгвэл ойлголоо. Хэлнийхээ сургуульд хэлэн амар сайжруулаад одоо 2 жил сурдаг гэснөө. Тэгээ сайн сурчих юм бол өөрийнхөө бакалавра төгссөн байгаа юм бол заавал ахиж төлбөр төлж ингэж явах ямар шаардлагагүй юм байна л гэдээ ойлгочлоо тий. Наа чин бас айгүй том. Би өстой тэгжийг боддог гэсэн шүү дээ. За тэгээд ерөнхийдөө ажлын одоо ийм үндсэн ажилтны виз гэл ингээл байгаа штэ тийм ээ. Тэгэхээр одоо энэ хүн одоо жишээлбэл үндсэн ажилтны виз мэдүүллээ. За тэрний дараа ард гэр нь яах вэ гэл ингээл гараад ирнэ тийм ээ. Тэгэхээр үндсэн ажилтны за энэ бакалавр зэрэгтэй хүмүүсийн үндсэн ажилтны виз маань гэр бүлээ авчрах боломжтой виз гэдэг байна. Яагаад гэхээр тэр хүн энэ улсад одоо өөрийн орлоготой эдийн засгийн хувьд их үүсвэртэй юм байгаа учраас би гэр бүлээ тэжээж болно. Гэт одоо гэр бүлээ ингэж авчрах боломжтой гэр бүлийн визээр тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол аль болох би одоо үйлчлүүлэгч нартаа одоо болж өгвөл энэ визийг л авахыг зөвлөдөг. Яагаад гэвэл дараагийн хүмүүс маань одоо ингэж дараагийн хүмүүс маань үндсэн ажилтны виз биш тийм ээ. Өөр одоо жишээлбэл биеийн хүчний ажил хийх эрхтэй одоо тогтээ гинөө эсвэл дадлагчигч гэх тийм ээ. Тогтээ гинөө гэдэг нь тусгай ур чадварыг дадлагчигч буюу одоо кино жишээсэй гэж бид нэр ярьдаг тийм ээ. Иймэрхүү визээр ирчих юм бол гэр бүлээ урих боломжтой боломжгүй гэдэг ийм одоо юмнууд одоо визүүд байгаа штэ тийм ээ. Тэгэхээр яг үндсэн ажилтны визийн давуу тал нь гэр бүлээ авчирч болно. За мэдээж бас одоо бас дараагийн одоо их мэдүүлдэг виз бол компани байгуулдаг тийм ээ. Компани байгуулад гэр бүлээ авчираад эдгээр компанийнхаа үйл ажиллагааг явуулаад ингээд амьдарч болдог виз байгаа. За бас одоо үндсэн ажилтнаас арай дээд түвшний одоо дээд мэрэгчлэлтний виз гэж бас байгаа. За тэр нь яадаг вэ? Тэр нь ч гэсэндээ бас адилхан одоо жишээлбэл тэр нь бол яадаг вэ гэхээр их дээд сургуулиуд ч юм уу тийм ээ. Одоо багшилтад ийм одоо магистраас дээш одоо боловсралтай ийм хүмүүс нь өндөр цалинтай байгаад тийм ээ. Тэгээд одоо насан залуугийнхаа ярээр өндөр цалин авах юм бол ингээд бас сайн оноонд тооцогдохгүй. Тэгээд ингээд өөрийнхөө одоо боловсрал ажлын ийм одоо юугээр CV гэх юм уу юу гэдэг вэ? Намтраа анкетаар тийм. Намтар анкетаар ингээд оноогоо бүртгүүлдэг. За тэгээд та 80-аас дээш оноод хүрэх юм бол дээд мэрэгчлэлтний виз гэдэг. Тийм. Тэгэхээр одоо энэ дандаа ингээд бакалавраас дээшээ ингээд явах юм бол ерөнхийдөө их боломжийн цалинтай ингээд гэр бүлээ урих боломжтой нэлээд тийм юм одоо 50 амьдрах нөхцөл боломжтой ийм виз одоо оршин зөвшөөрлийн төрлүүд байна л та тийм ээ. Дүнаа төрлөж өстой сонсож байгаагүй юм ба штэ. Тийм. Манай дээр одоо
Маш олон манай монголчуудад ч одоо маш олон одоо ихтэй сургуулиудад багшилж байгаа мундаг хүмүүс байна. Манай дээр бол мэдүүлдэг. Энэ төрлийн видеодыг бол ерөнхийдөө бол мэдүүлдэг гэсэн үг монголчууд. Тэгээд ер нь бол наашаа ирээд тэгээд одоо яг магадгүй адилхан багшаа хийгээл явд юм байна тийм ээ. Бараг. Урилгаар ингээд ихтэй сургуулиудад ажилладаг ийм мундаг хүмүүс бас байна. Бас сонирхолтой юм те. Магадгүй одоо сонсож байгаа хүмүүс донд гэр бүлийнх нь хин нэгэн тэр одоо магистр, доктор төвшний байгаад Япон улсыг сонирхож байгаа бол бас энэ талаар судалмаар л юм байна те. За тэгээд ихэвчлэн тэгээд хоёлаа ингээд ихэндээ нөгөө дарааллаа явъя гэж үзэх юм бол за Монголоос Япон руу ирэх гэж байгаа хүмүүс гэдэг ингэж байгаа штэ тийм ээ. Тэгэхээр Монголоос Япон руу ирэх гэж байгаа хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ гэдэг юм бол за Япон хэлний сургуулаар ирж болж юм тийм ээ. За тэгээд дээрэс нь дадлагчаар бас маш олон хүмүүс ирдэг. Тэгээд за мэдээ саяны ярьсанчлан ихтэй сургуулаа төгссөн хүмүүс, ажиллаа болсон хүмүүс үнэтэй ажилтны визээр ирдэг. За компани байгуулад ирж болж байна. Бүгд Монголоос боломжтой тийм ээ эднэр маань. За тэгээд сургуулийн тухайд гэх юм бол яг хэлний сургуулаар ирж байгаа хүмүүс маань тийм ээ маш их төлбөр гаргаж ирдэг учраас магадгүй хүмүүс за тэр төлбөр мөнгө нь хэрвээ байхгүй юм бол за би яаж хурдан Япон явах вэ гэж бодно тийм. Тэгэнгүүт нөгөө датлагчигч ажилтны виз гараад ирдэг. Тэгэнгүүт за одоо тэгээд ингээд эмчнээс одоо ингээд явах зардлын дай очоод компанид очоод ажиллаад талангаа аваад байрлах байр байна. Бүх юм ингээд цаанаас нь бэлдээд өгсөн юм байж хахад мэдээж хүмүүс өөрсдийнхөө мөнгийг гаргаа тий сургуульд сурж байхаа оронд шууд ажлыг л ингээд ухаантаас нөгөө хөдөлмөр зуучин одоо Кумиа гэж ярьж байгаа шүү дээ тийм нийгэмлэгүүдээр дамжуулаад одоо тэр датлагчгийн визээр ирдэг тийм ээ хамгийн түргэн шуурхай амар хялбар гаргаад тий. За тэгээд гэсэн чи яг үнэндээ датлагчигч виз гэвэл виз мөн огшоос хөтөлбөршүүлмэ. Гэхдээ датлагчигч виз маань одоо зүгээр энгийн одоо визнес ялгаатай одоо үнэтэй ажилтны виз гэхэд хүн байгууллагатаа гэрээ хийгээл таалагдчихвэл ирлээ те ажиллаа. Гэтэл датлагчигч ажилтны виз маань гэх юм бол хоёр улсын хооронд байгууллагатай гэрээ. За энэ хүн одоо энэ Кумиаяа одоо нийгэмлэгээр дамжуулаад энэ улсын энэ үйлдвэрт ирж ийм дадлагын ажил биеийн хүчний ажил тийм ээ хөдөө аж ахуй байдлын салбарууд тийм ээ тоног төхөөрөмж машины одоо тоног төхөөрөмж гэх мэтчлэн төрлийн үйлдвэрүүд дээр ирж датлагаар ажиллана энэ хүн. За энэ хүн ингээд 1-3 жилийн хооронд ийм хугацаагаар ажиллах хэрэгтэй. Хугацааны заа. Энэ хүн ийм газар ажиллах хэрэгтэй. Ийм цалин авах хэрэгтэй. Бүх юм дэлгэрэнгүй тайлбарлалт. Тэгэнгүүтээ за та ингээд одоо ийм нөхцөл байдлаар ажиллана бүгдний японоор бичсэн байгаа тийм ээ. Тэгэнгүүт нөгөө нэг одоо биднэрт яг дунд нь зуучлаад байгаа одоо нийгэмлэг маань монголчуудтай очиод тайлбарлаад хүмүүсээ аваад ингээд явуулдаг. За гэхдээ явуулахдаа за та ийм юм байна гэд мэдээж тайлбарлаж иж гарын үсэг зурвалж байгаа хэл. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чи Монголдо юу ч хэлэх бас мэдэхгүй шүү дээ. Тийм ээ дадлагччаар ирж байгаа хүмүүс бол ер нь хөвчлээ хэл бас яг одоо тийч 3 сарын сургалтанд суудаг ч юм уу суугаад ирчиж магадгүй. Тэгээ олцсон хувь ойлголттой бол ирэхгүй байгаа. Тэгээд одоо тэр хүмүүс маань ингээд нэг юм дээр гарын үсэг бураал хийдэг. Тэгэнгүүт яасан нөгөө нэг гэрээ чинь хоёр улсын хооронд байгуулагдсан гэрээ болчихсон. Гэтэл тэрэн дээр нь юу гэж заасан гэдэг та энэ компаниас өөр компани шилжиж ажиллах боломжгүй. Дундаас нь зогсоогоод ирэх боломжгүй ч юм уу тийм ээ. Маш хатуу нөхцөлтэй юм гэрээн дээр гарын үсэг зураад ирснээ яах нь сайн ойлголтгүй байдаг ч юм уу тийм ээ. За тэгээд яасан одоо ингээд очингууд 4 сая 500 мянган төгрөгийн Монгол мөнгөөр төгрөгөөр тийм ийм цалинтай ажил байна. Байр байна. Таны гар дээр ийм мөнгө очно. Ингээд баах юм амлаж аваад авчирдаг. Яг яач юм дээрээ одоо тийм нөхцөл байдлаа хангаж чадахгүй газрууд маш олон байдаг. Тэгэхээр монголчууд маань нөгөө нэг арай амар хялбар аргыг сонгоод за би их сургууль төгсөөгүй ирж байгаа байхгүй нөгөө хүмүүс чинь төгсөөгүй хамаагүй биеийн хүчний ажил дээр ингээд ирээд
тухайн үйлдвэрүүдэд ингээ ажиллаад дадлгачаад явдаг. Дадлгаж гэсэн нэрээр одоо биеийн хүчний ажил бас хийдэг байхгүй юу? Тэгэхээр одоо хүмүүс маань нөгөө нэг амар хэлбэр аргаар мөнгө хурдан олно тийм ээ, би ингээд цаатаа 4 сая 500 цал ингээд аваад ивэл билүүгээ ингээд явуулна гэл ингээд бодоод ирдэг боловч яг яс юм дээрээ бас тэрийгэ биелүүлж байгаа байгуулагч мэдээж байгаа. Биелүүлэхгүй байгаач байгууллагууд байгаа. Тэгээд ингээд тэрийгэ нэг эренгүүтээ ажиллаад байгаа дээр бэлэн цалингаа ингээд хүрэлцээгүй ингээд авлаа тийм ээ. Тэгээд ингээд за ер нь хэцүүч хүмүүс байна. За би ингээд голоос нь болий. Тэгээд манайх руу зарлахдаг. Сайн байна уу? Би ингээд дадлахчаар ирсэн юм аа. Гэсэн чи яг манай Япон компани намайг ийм байдлаар одоо ингэж одоо тарамт учруулж ин гэдэг ч юм уу тийм ээ. Цалингаа бүрэн өгөхгүй байна. Би сар тэтгэн мангийн одоо тэтгэн йений цалин авч जैन. Тэгээд анх ингээд яаж хийснээсээ өөр байна. Тэгээд би одоо виза яаж солиулах вэ? Би гэр бүлийнхнийгаа авчирч чадахгүй байна тийм ээ. Тэгээд ингээд виза яаж солиулах вэ гэхээр яах ч арга. Яа тэгэхээр тэр чинь хоёр улсын хооронд байгуулагчийн хэрээний дагуу ирээд ажиллаж байгаа. Тэгэхээр яг уу ямар одоо гарц байна вэ гэх юм бол та үнэхээр дадлахчаар ажиллана гэдтэй ирээд хамтрагтаа зураад ингээд ирсэн. Өөр ажил солих боломжтой байвал хизээч боломжгүй. Өөр ажил үнэтэй ажил одоо тэр хүн сургууль төгссөн байлаа. Би дараагийн өөр компани олчлоо. Би ажлыг ямар ч боломжгүй. Яг тэр хүн үгүй айл дээр үед нөгөө нэг энэ тэд хугацаагаар ажиллана ёстой гэсэн ийм хатуу гэрийн гарын үсэг зураад ирсэн. Тэгэхээр одоо энэ хүмүүстэй би юу гэж хэлмээр байдаг вэ гэхээр ерөөхдөө гэрээтэйгээ сайн танилцаад хэрвээ одоо үнэхээр гэрээгээ сайн уншиж танилцаад шаардлага тавьж чадах юм бол танах ингэж чадахгүй байна гэд одоо шаардлагатай хүрэхгүй байна гэд одоо холбогдохтой байгууллагуудаа хэлээд гэрээгээ тутлаад шууд буцах хэрэгтэй. Шууд буцах. Тэгвэл манайхаа нөгөө нэг шууд тухтаагаал тий хаамаагүй очоод цагийн ажил хийгээл нөгөө үлдсэн хугацаанд цагийн ажил хийгээл тэгэл ингээл нэг газар ажиллаа болвол яах вэ гэл ингээл ирдэг. Яах ч боломжгүй. Хамгийн зөв арга нь дундаасаа зогсоогоод шууд буцна. Эсвэл яг өөр гаргалгаанд гэх юм бол эхнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу үнэтэй ажилтны визээр байдаг. Эсвэл бүр урт хугацааны визээр байдаг тийм ээ. Японд одоо ингээд бүр одоо урт хугацааны виз авшаа төвчрэлтэй хүмүүс байх юм бол гэр бүлийн виз ч юм мэдүүлж болно. Эсвэл гадаад одоо чиний найз магадгүй эхнэр болох гэж байгаа хүн чи Япон хүн ч юм уу тийм ээ. Гэх юм бол гэр бүлийн виз бол Японы гэр бүлийн виз гэсэн юм руу шилжих боломж байгаа. Тэрээс бусдаар өөр ажил шууд хүргэх ямар ч боломжгүй. Тэгэхээр одоо яг энгийн визнес энэ виз маань маш хатуу нөхцөлтэй байдаг шүү. Тэгэхээр одоо энэ дадлгачаар ирэх гэж байгаа хүмүүс тийм ээ. Монголоос та яг энийг сонгоол ингээл ирэх гэж байгаа хүмүүс, дадлгачаар ирэх гэж байгаа хүмүүс юуг анхаарах вэ гэхээр гэрээгээ маш сайн хошиж танилцах хэрэгтэй. Би очиод яг ямар газар яаж ажиллах вэ? Хэдэн цалин хэдэн юуны цалин авах вэ, тийм ээ? Хизээ амрах уу, яах уу, ийх үү? Тэгээд энийхээ үндсэн дээр ирээд шаардлага тавих чадвартай. Тэгэхээр нөгөө ирээд өөр ажлын виз рүү хөргөх ямар ч боломжгүй байдаг байхгүй юу? Яг л бас тэр хуулинд нь та ингээд энэ үйлдвэрүүдэд дадлгачаад буцаад Монгол руу очиод одоо мэдэж сурсан зүйлээ Монголдоо ингээд дадлага туршилгаа хуваалцах ёстой гэсэн зүйл заалт бас байгаад байгаа. Тэгэхээр яг ёс ёсоор явах юм бол та ирлээ 1-3 жил дадлгынхаа хугацааг яг амжилттай дуусгалаа, сертификат авлаа. Буцаад Монголдоо очлоо, дор хаяж 1-2 жил тийм ээ. Ядаж ингээд дадлага туршилгаа яг хийжсэн ажиллаа. Зааж сургасан ч юм уу одоо анх ирсэн компанид ажиллаж сургасныхаа дараагийнхаа визийг мэдүүлэх боломжтой болж эхэллээ. Яг ингээд юу одоо дарааллын дагуу ярих юм бол тийм ээ. Яг нөгөө нөхцөл байдлаа хангаж чадаагүйгийн улмаас хүмүүс голоос нь шантраад өөр байгууллагт ажлын виз мэдүүлэхийг маш их хүсдэг. Гэвч боломжгүй байдаг тийм. Тэгэхээр монголчууд маань одоо Монголоос наашаа Японд руу ирэхдээ дадлгачийн визээр ирэхдээ гэрээтэйгээ маш сайн танилцж одоо туучлагч байгууллага одоо нийгэмлэгтэйгээ маш сайн ярилцж тохиролцсны үндсэн дээр ирээрээ багч гэсэн энийг бас ингээд сонсоод аваасаа гэж би маш их хүсэж байна л та. Тэгэхээр хүмүүс энэ дээр маш их алддаг. Тэгээд дээрэс нь дадлгачаар ирчээд гэр бүлийн виз мэдүүлэх юм боломжгүй байдаг тийм ээ. Тийм. Харин нөгөө анх ирэх хамгийн боломжтой одоо нөгөө
эхэлж гаргах мөнгөн ч юм уу те бага болохоор энийг сонгоод яарад ирдэг. За тэгвэл яг тэр хүмүүс маань тэр нөө зуучлаад байгаа хүмүүс нь одоо ямар нэгэн том байгууллага ч юм уу одоо тийм хариуцлагатай ямар нэг газар байж ижил эргээд буух эзэнтэй байх ёстой ах тий. Тэгэхгүй яг нэг жижиг шажиг одоо нэг зүгээр нэг найзаараа ч гэдэм үү нэг хувь хүмүүнтэй хандаад эсвэл хувь хүн дотроо ч гэсэндээ одоо яг тэр тал дээр яаж сонголтоо хийвэл зөв одоо тийм зуурчлагч байгууллагыг олох ёстой бол чиний бодлоор. Тэгэхээр тэрийг яг Монгол талдаа очиод мундаг том байгууллагууд бол эхнээс нь шууд гэрээ контрактаар тайлбарлал ингээл явчих гэж би бодчих. Тэгээд ер нь бол яг таны саяны хэлсэнчлэн хүнээр дамжуулаад тэгээ болчтой виз чи мэдүүлсэн шүү яваараа гэлгүйгээр өөрөө очиод би гэрээ та танилцъя. Хаана ажиллах уу? Ямар одоо нөхцөл байдалд ажиллах уу? Тийм ээ? Ямар цалин авах уу? Хизээ би амарх уу? Бүх юм чи угаасаа тэр одоо гэрээнд ир чинь заасан байгаа тийм ээ? Тэгэхээр ер нь хувь хүн ч юм уу тийм ээ за мэдээж хувь хүн дундаа бас сайн зуучилдаг газар байх үгүйсэхгүй. Тэгэхээр анх эрэхтэй гэрээ контрактын дээр гарын үсгээ зураад өөртөө авч үлдэх хэрэгтэй. Би анх ийм гэрээнд гарын үсэг зурж ирсэн. Энийг одоо хэрэгжүүлж чадахгүй байна. Шууд ингээд өөрийгөө хамгаалах тий ингээд чадвартай байх гэж хэлдэг байгаа. Тэгэхээр яг уу маш олон бас одоо гэрээгээр одоо зуучилдаг газрууд байгаа. Тэдийг үгүйсэхгүй сайн явж байгаа газрууд ч байгаа тийм ээ. Тэгэхээр тэрийг олохын тулд ерөнхийдөө байгууллага тийм ээ орж очиад үүднээсээ орж очиад тэгэл ярианаас эхлээл өөрийгөө одоо бас худалдах чинь тийм ээ тодорхой хэмжээгээр Япон улсад очиод ажиллана. Тэгэхээр би ямар гэрээ контракт яаж ажиллах вэ? Гол нь гэрээтэйгээ сайн танилцаад за хоёр талаа гарын үсэг зурдаа би нэг гэрээгээ нөгөө талаа нэг гэрээгээ аавна тийм ээ. Ер нь бол гэрээний одоо яс зүй гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэндээ тийм байгаа учраас бүгдээрээ гэрээтэйгээ сайн танилцаарай. Одоо зуучлагч байгууллагатайгаа сайн ягт холбоотой байгаарай тийм ээ нийгэмлэгтэйгээ тэгээд тэднэрээс бүх мэдээлэл авсны үндсэн дээрээс одоо дараагийн хийх алхмуудаас сонголтоо хийснийхаа дараагаар гар үсгээ зураад тэгээд ингээд ирсэн нь бол зөв гэж бодож байна. Ер нь л яг юу юм бэ те бас ингээд очиод уулздаг хувь хүн ч ер нь тухайн зуучилж байгаа хүн нь бүх юм нээлттэй байгаад бүх юмыг асуултгүй тайлбарлал ингэжээвэл ямар нэг асуудал ер нь бол байхгүй. Гэхдээ л одоо ямар нэг юм нуух гал юм одоо нарийн ширээ юм хэлэхгүй ингээд цаашлаад байвал тэр бол бас асуудал байж магадгүй юм биш шүү. Тийм болохоор сайн судалж ижил хэрэг хэвээр байна те. Тэгэд одоо яг тийм дадлагччаар ирээд ер нь амар тийм их яриа байдаг штэ ингээл дандаа л ер нь муул яриаг их одоо фейсбુકээс авч исэн да би бас тэгэхээр яг тэгэж тухайн тэр зуучилж исэн байгууллага ч юм уу те гэрээ контракт хийгээд ирээд танах энэ юугаа зөрчөөд байна гэд тэрний төлөө ингээд яг хариуцлага тооцоолоод явж исэн ч юм уу тийм жишээ ер нь мэдхүү яг тэгэж явж чадсан байгаа юу? Ер нь хэцүү дээ. Яагаад тэгэхээр анханасаа нөгөө хурдан л ирүүл болж гин тийм ээ. Хурдан л явж ивэл одоо тэр гэрээ контракт юу нэ угаасаа л надаа ингээд 4 сая 500 мянган цалин өгнө гэсэн ингээд ийм газар ажиллах байр бас байр одоо бэлтгэсэн байгаа. Тэгээд би ингээд ерөөсөө тэр өөрийнхөө одоо ямар зүйл дээр гарын үсэг зурж чадаа анхаарч ирж байгаа хүмүүс 100 гэвэл бараг 80% 90% л бараг гэрээ контрактаа шалгахгүй ирж байгаагаас болоод за та анх хийсэн гэрээ контракт чинь байгаа юу гэж манайхаас асуухад за одоо тэгэл анх одоо нөгөө зуучилж исэн газар л байгаа хта тэрийг олж мэдэхгүй байна. Эсвэл нөгөө зуучлагч компаниуд маань ингээд одоо нийгэмлэг маань хариу өгөхгүй байна ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр ийм асуудалтай байдаг учраас та Монголоос хөдөлгөтөө одоо анх гарын үсэг зурхтаа л бүх зүйлээ тодорхой болгох байхгүй юу. Тэгэхээр яг тийм хүмүүс бол одоогоор яг одоо хариуцлагын дагуу хариуцлага тооцож чадаагүй гэж бол бодож байна. Гэтэл яг чаддаг газрууд ч бас бийж магадгүй яг манай дээр ирж байгаа үйлчлэгчид маань дандаа ийм асуудал тулгарсан хүмүүс ирдэг. Айхтар бас хүмүүс ээж болно тийм ээ. Яг өөрийнхөө талаар сайн мэдж байгаа би ийм гэрээн дээр гарын үсэг зурчихсан танахыг би холбогдох байгууллагт нөгнөө гэд хандаад явж байгаа хүмүүс байхыг ч үгүйсэхгүй. Тэгэхээр яг одоогоор бол манай дээр бол яг хууль ёсны байгууллагаар нь яваад ингэсэн хүмүүс байхгүй. Ерөнхийдөө л за ойлголоо тийм би Монгол буцах хэрэгтэй юм байна гэдгийг ухаараад тэгээд ийм одоо нөхцөл байдалд орсон хүмүүс бол байгаа. За тэгээд
3 жилийнхаа хугацаагаа дуусгаад Монголдо очиод дадлагчийнхаа тэр хийжсэн ажиллаад тийм ээ тэрнийхээ дараагаар үндсэн ажилтны виз мэдүүлээд Японд дахиад ирсэн хүн байна. Компани байгуулад ирсэн хүн байна гэх жишээ нь тийм ээ. Яг ёс ёсоороо явах юм бол болохгүй зүйл бол байхгүй. За тэгвэл ер нь одоо магадгүй дадлагчаар ирсэн нэг хэсэг бас эндээс нэг охин Япондох нөгөө монголчуудын зар дээр л яваадсан. Ингээ гимтэл авцсан тий ажиллаа хийж байхад нь гимтцэн гээд тэгээд нилийн юм болоод тах шиг байсан. Тэгээд яг тэрийг одоо яаж хийдэгцнийг сайн мэдэхгүй л байна л да. Ямар ч тач Монголоос ирэхдээ Монгол талын зуршлагч хүнтэй гарын үсэг зуруулаад энд ирсэн тохиолдолд одоо тэр компани нь бол хариуцлага ерөөсө хүлээхгүй айгуул Монгол тал руу одоо яагаал тэгээд орхидог бах тий би зүр миний л бодлоо л доо юу гэдэг зурчилсан компани руу чихээд орхиол одоо тэгэл нөгөө охин бол одоо ямар нэг хэлээр тиймэрхүү хохирол амсаад байгаа хүмүүс бол эргээл Монгол руугаа за ажлаа хаяал буцлаа тэгээд тэндээ олоод очрыг нь олоод олж чадахгүй бол тэгэл бас хэцүү байдалд орох юм байна шүү дээ тий тэр охины хувьд ч гэсэндээ маш их харамсалтай байсан би тэгтээ ерөнхийдөө хөдөлгөөс одоо ажиглагчийн хувьд гэх юм бол би бол яг нөгөө кино жишээс бид нар одоо алтан бичиг боловсруулах хуулийн этгээд буюу геосей шуши гэж явж байгаа. Эдгээр бол кино жишээсээ бол хамаарлахгүй байдаг. Ягаад гэвэл хоёр улсын хооронд байгуулагдаж байгаа гэрээгээ шал өөр төрлийн одоо визний төрөл ангилт болоод явчихж байгаа. Тэгэхээр энийг болохоор шууд ингээд хоёр улсын хооронд гэрээ байгуулагдаад ирдэг гэсэн үг. Тэгэхээр манайд хамаарлахгүй учраас би бас хөндлөнгийн одоо хүн болж хуурж байгаа байхгүй. Тэгэхээр тэр охины хувьд гэх юм бол сая түрүү чинь ярьсан ч гэсэн тэр охин анханасаа бичиг бариад гэрээ контрактаа бариад очих хэрэгтэй байхгүй тагдаад тийм. Цагдаатай ч юм уу усны байгууллагын тийм. Би ингээд одоо ийм нөхцөл байдлаар ажиллана гэд ингээд ирснэ. Тэгсэн намайг ийм газар ажиллуулсан. За баримттай тийм ээ. Бүх юм баримтаар авч ингэж очиод Японтай Монголтой гэрээгээ барьж очиод тэгсэн чинь надад ингэж гэмтэл учруулсан. Бүх хохирдлоо хийлээд хууль ёсны байгууллагаараа шийдвэрлсэн хамгийн зөв алхам байсан болов уу гэж би бодож илээсэн л та. Тэгэхээр яг нөгөө Монголоос анх ирэхдээ бүх юм шалгаагүй ч юм уу тийм ээ. Одоо ингэ шалгасан ч гэсэндээ хэлсэн амдаа хүрээгүй байдаг ч юм уу. Гэхдээ тэр чинь бүгд цаана хуйлтсан шүү дээ. Хэрвээ энэ байгууллага энийгээ зөрчих юм бол ингэн тийм ээ. Тэгэхээр тэр бүгд хүртэл одоо маш нарийн одоо хоёр улсын хооронд байгуулагдж байгаа гэрээ учраас нарийн заалттай байдаг учраас тэр охин яг л бичиг баримтаа барайл ингээд хууль ёсны байгууллагаар нь явсан бол хохирлоо барагдуулж чадах байсан болов уу гэж бодож байна. Тэгээд энэ жишээн дээр тулгуурлаад ер нь хүмүүс ч гэсэндээ тийм ээ. За би ер нь ингэж гэрээ контрактаа харахгүй ирэх юм бол ийм нөхцөл байдалд хүрэх юм байна тийм ээ. Тэрэнд одоо тэр одоо хүүхдэд туслах одоо яг хэн бэ наа гэд тэгэхээр тэр охин бичиг баримтаа барайл баримт дотлогоо барайл хууль ёсны байгууллагаар явах нь хамгийн зөв байсан болов гэж бодож байна. Ерөнхийдөө магадгүй дараа нь иймэрхүү асуудалд одоо ч гэсэн байгаа ч юм уу яхаа мэдгүй байгаа хүмүүст бол зөвлөхөд хэрвээ янз бүрийн бэртэл гэмтэл аваад ч юм уу одоо тиймэрхүү тохиолдолд бол хууль ёсны байгууллагаар нь л явсан дээр юм байна тий. Тэгээд дээрэс нь одоо кино жишүүсээ буюу дадлагчигч ажилтан гэдэг маань 100% биеийн хүчний ажил хийх хүмүүс ирж байгаа. Оюуны хөдөлмөр биш. Тэгэхээр биеийн хүчний ажил хийж байгаа хүмүүст тусгайлан заагдсан тийм ээ. Одоо амнасны даатгал бүх юмнууд хамрагдсан байж байгаад тэр бичиг баримтуудаа өгж байгаад ирж байгаа байхгүй яг үүндээ бол тэгэхээр хэрвээ тэр хүн нэг жоохон бэртлээ тэрийг дахиад хуулийнхын дагуу шийдвэрлээд өгөх газар нь бэлэн байж ах хэрэгтэй байхгүй юу? Ястай гэсэн үг. Тэгэхээр ер нь бол гэрээ контракт тэрэн дээр бүх юм нарийн тусгагдсан байх хэрэгтэй. Тэрний үндсэн дээрээс л яг ийм олон хүмүүс ирж ажиллаж чадаад байгаа байхгүй юу? Тэгхгүйгээр тэр одоо шаардлагыг нийцээгүй компани хүн ажилуулах эрх зөвшөөрөл бол байхгүй. За ер нь угаасаа нөгөө амар хамгийн их асуудал нь яг энэ дадлагчигч гэдэг дээр ер нь их гараад ах шиг санагдаад идэв те. Тэгэхээр 3 төрлийн дадлагчигч ажилтан байдаг, тим виз байгаа гэдэг ч байгаа штэ. Тэгээд нөгөө ур чадварын тусгай ажилтан гэд бас нэг виз байгаа те. Одоо сүүлд шинжлэгдсэн гэдэг байгаа. Тэр нь болохоор гэр бүлээ авчирдаг эднэр гэд бас нэг тиймэрхүү яриа бол би сонссон. Яг тэрэн дээр одоо шинэ мэдээлэл яг хургуулна.
яг үндэ ямархуу визний төрлүүд нэмэгдээд ямар давуу сул талууд байгаа вэ? Одоо энэ дадлагжигч болон ур чадварын ажилтан гэдэг дээр. Тэгэхээр яг одоо шин төрлийн одоо ур чадварын дадлагжигч тусгай ур чадварын виз гэдэг байгаа тийм ээ. За энэ нь болохоор одоо яг гарснаас хойш 2021 оны 4 сараас хойш яг ирчэнтэй одоо ингэж хөдөлж эхэлж байгаа тийм ээ. Тэр явцтай бол хувьсаал өөрчлөгдөл байгаа. Аах ингээл нэгдүгээр зүйл, хоёрдугаар зүйл гэл ингээ хуваагдал тийм ээ. За тэгэнгүүтээ гэр бүлээ авчирч болтгүй гээл. За гэр бүлээр нь яасан гэсэн чинь одоо Японд байгаа угаасаа гэр бүлийн визтэй байсан хүмүүс нь шууд тэрнээсээ шилжээд болох боломжтой, Монголоос анхлан бол боломжгүй гэсэн иймэрхүү янз бүрийн нөхцөл байдалтай ингээд яваад байсан тийм ээ. Тэгэнгүүтээ тусгай ур чадварын одоо ажилчид гэхээр юу хэлээд байна вэ гэх юм бол одоо яг энэ гино жишээсээ буюу дадлагжигч ажилтнаасаа шууд тусгай ур чадварын виз рүү шилжиж болдог. Ийм төрлөөс одоо ийм боломж бас нэгдсэн. Яг тэгэхээр энэ хүмүүс маань аль хэдийнэ энэ дадлаг туршлагыг хуримтлуулж аваад сертификатаа аваад тийм ээ гэсэн байгаа учраас энэ хүн яг тухайн одоо салбартаа ажиллах боломжтой гэж үзээд за тэгээд одоо яг тэр чиглэлийнхаа дагуу ажиллаад нөгөө одоо ажилуулагч тал нь ч гэсэндээ тогтыг ногоор ажилуулах эрх зөвшөөрөлттэй байх юм бол мэдээж байж болно. Гэхдээ бол яг мэдээж бас тусгай шалгалт өгнө тийм ээ. Иймэрхүү тусгай шалгалт өгнө, хэлний шалгалт өгнө, ур чадварын шалгалт өгнө гэд эдрийг өгөөд тэмцээд шууд шилжиж болох уу гэвэл болно. За тэр нь өөр ямар давуу тал байгаа вэ? Тэгэхээр яг саяны нөгөө хэцүү асуудал болоод ирсэн одоо дадлагжигч ажилтнууд маань хэрвээ үнэхээр дараагийнхаа одоо тусгай ур чадварын виз рүү хөрвүүлэх боломжтой юм компани олох юм бол шууд шилжээд ажиллах боломжтой боломж бол нэгж байгаа. За тэгээд сүүлийн үед яригдж байгаа нь болохоор гэр бүлийн визээ одоо мэдүүлэх боломж бас магадгүй яг нэгдэж эхлэх юм шиг байна. Тэгээ яг одоогоор манай дээр бол мэдүүлэгдээгүй байна тийм ээ. Яриа төвшөндөө бас байж байгаа. Одоогоор арай коронавигийн улмаас одоо Монголоос ажилтнаар ирэх визний хувьд гэх юм бол хэл нэгдэггүй байна тийм ээ. Биднэрт бол одоо Монгол талдаа виз мэдүүлэх бол одоо өөрөөр хэлбэл Японоос хэлийг нэгээг байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр боломжгүй байгаа учраас яг тийм одоо дөрөвтэй хөдөлсөн зүйл бол одоогоор байхгүй. Гэхдээ бол юу тодорхой болсон бэ гэхээр та хэрэг ур чадварын шалгалтаа өгөөд за хэлний шалгалтаа өгсөн байх юм бол тэгээд компани олсон байх юм бол та тогтыг инороо хөрвүүлж болно гэдэг зүйл тодорхой болчиход байна. Тэгэхээр гэр бүлийн одоо визний хувьд гэх юм бол Японоос яалтчгүй одоо энэ хүн одоо биеийн хүчний ажиллаар тийм хүн хүч дутагдаад байгаа учраас арай энэ зөөлөн одоо ийм арга хэмжээнүүдийг авч эхэлж байна. Гэр бүлээ авчрах боломжгүй юм хэцүү байсан бол одоо бол магадгүй гэр бүлээ авчрах боломжтой ч болж болохоор одоо ийм яриа төвшөнд явагдаж байна тийм ээ. Коронавигийн улмаас Японд богино хугацааны виз тийм ээ. Одоо аяллаа визээр хүмүүс ирээд 3 сарын визээр ирээд за тэгээд ингээд байжсэн чинь хэл хаагдаад. За тэгсэн чинь Японоос ингээд явж чадахгүй нөхцөл байдал хүрээд одоо ингээд богино хугацаагаар ирсэн хүмүүс сонголтоор одоо тийм 2 жил мэл болсон хүмүүс байгаа штэ тийм ээ. Тийм хүмүүс байгаа. Тийм үү. За. Тэр хүмүүст маань боломж гарч ирсэн. За. Хэрвээ та одоо шалгалтаа өгөөд хэлний одоо шалгалтаа өгөөд ажиллаа олсон байж хам бол та ингээд тогтыг нөө буюу тусгай ур чадварын виз рүү хүрэх боломжтой болчихно гэдэгсэн. Тэгэхээр нөгөө тогтээ гино гэдэг тусгай ур чадварын виз маань ингээд өөрчлөгдөж байгаа. Уучсан бол богино хугацааны визнес хэдэж ямар ч виз рүү хүрвдэггүй байлаа штэ тийм ээ. Дижитал чинь одоо айл дээр үед коронавигийн улмаас ирсэн байсан хүмүүст маань бас боломж гарч байна. Гэхдээ та шууд мэдүүлж болох уу гэвэл болохгүй. Эхлээд одоо мэдээч нөгөө хэлж нэгдэггүй ер нь 100% бас бүх одоо үйлчлэгээ нэгдэггүй штэ тийм ээ. Тэгэхээр нөгөө яг салбарынх нь одоо тухайн одоо ажиллах салбарын чиглэлийн ур чадварын шалгалтууд эхлэх байгаа. Тэгэхээр нөгөө байгууллагад оролцсон байх юм бол байгууллага нь хэмжилж аваад за бид нар энэ хүнийг ажилд авна. Гэхдээ ур чадварын шалгалтаа өгөөг байгаа учраас ур чадварын шалгалтаа өгтөл нь тусгай оршин суух зөвшөөрөл олгооч. Тэнгүүтээ альбасаар нөгөө үуч тусгай оршин суух зөвшөөрөл. Юуных вэ гэхээр энэ хүн маань одоо
ур чадварын шалгалт өгөөд дараа нь тогттой кино болно гэсэн төлөвлөгөөнд ор бас оршин суух зөвшөөрөл аваад тэгээд тэр хоорондоо шалгалтандаа бэлдээд ингээд дараагийнхаа тусгай ур чадварын визэндээ бэлдээд яваад шалгалтандаа тэнцлээ бүхэндээ тэнцлээ визээ мэдүүлээ одоо ингээд виз аваад яв. Тэрний дараагаар л нөгөө нэг тэрний дараагаар л за ингээд яг ийм ойлгомжтой болж эхэлж байгаа гэх баг. Тэгэхээр одоо бол ярианы төвшөнд байгаа зарим нь бол одоо бэлтгэгдээд эхэлж байгаа ч гэх юм уу тийм ээ. Ийм нөхцөл байдалд байгаа учраас одоо хэдхэн сарын дараагаас ч юм уу тийм ээ маш тодорхой болох байх гэж бодож байна. За тэгвэл одоо 3 сараар ирчээд сунгаад ингээл байгаад дээ штэ тий. Тэр хүн одоо тэр тусгай ур чадварын виз рүү орох хүсэлтэй байна. За ажил нь бол байгаа юм байна. Тэрний виз бүрдүүлэлтийг ол нөгөө тухайн компани хариуцж хийж өгд юм уу? Эсвэл танах шиг ийм одоо визний тал дээр зөвлөгөө өгдөг юм байгууллагаар хандаж авд юм уу? Яадаг вэ? Зөв. Яг зөв асуулт байна. Тэгэхээр нөгөө нэг энэ одоо визний бичиг баримт бүрдүүлэх гэдэг маш их нарийн одоо бичиг баримт шаардлагатай тийм ээ. Тэгэхээр тухайн байгууллага өөрсдөө одоо ийм бичиг баримт бүрдүүлэх хууль хийгээд байж болно. Эсвэл геоси шаши буюу хуулийг одоо алтан бичиг боловсруулах хууль хийгээд манайх шиг байгууллагаар дамжуулаад визээ мэдүүлж бас болно. Одоо байгууллагын сонголт гэсэн үг байхгүй юу? Хэрэг байгууллага нь үнэхээр мэдэхгүй гэхдээ манайд ингээд тусгай ур чадвараа ажиллах одоо хүмүүсийг ажиллах эрхэн үеийн цаамаа ингээд авмаар ингээд гэх юм бол шууд манай одоо Япон хөлийтэй холбогдоод ингээд зөвлөгөөгөө аваад ингээд манайхаар бичиг баримтаа бүрдүүлээд визээ мэдүүлэх боломжтой байгаа. За. Тэгвэл бас зүгээр юм байна тий. Айгуу гоё бас хөрхөн зөвлөрөөдөл байгаа юм байна шүү дээ тий. Тийм, ер нь бол Японч яг ийм одоо Японд ирэх хүмүүс биеийн хүчний ажил ингээл яваад ингэж ойлгодог бол бас айгүй өөрсдөө ойлголт байдаг. Яг үүндээ бол их сургууль төгссөн хүмүүс ингээл биеийн хүчний ажил биш, оюуны хөдөлмөр эрхлээл тийм ээ, нэгжээж үндсэн ажилтны виз аваад ингээл явдаг. За тэрний яг гэр бүлээр ирсэн хүмүүс нь яг нөгөө нэг гэр бүлийн виз аваад тэд нар болохоор гэр бүлийн визээр байгаа учраас яг цагийн хязгаарлалттай болохоос биш бид нар бол яг одоо боломжийн одоо бие тохирох ажлуудаа л хийж болдог тийм ээ. Тийм л үеж магадгүй болохоос биш биеийн хүчний ажил гэдэг нь одоо Японд маш тусгай ойлголт байдаг. Тусгай оршин зөвшөөрлөг тийм энийг л За тэгээ түрүүн бас дурдсан шүү дээ тий. Монголоос компани байгуулад Японд руу бас одоо нөө бизнесийн виз гэсэн баха. Тэрний талаар жоохон мэдээлэл өгөөч. Тэр нь яг яадیں۔ Тэгэхээр Монголд бас бизнес эрхэлдэг хүмүүс маань тийм ээ. За Японд руу одоо Монголын ийм зүйлсээ гаргая тийм ээ. Экспортын одоо энэ одоо бизнесийг хөгжүүлээ тийм ээ. Энэ зах зээл байна уу? Бүх судалгаа одоо ингээд хийж байгаа штэ тийм ээ. Тэгээд одоо үнэхээр компани байгуулъя гэдэг ингээд шийдэж байгаа ийм хүмүүст бизнесийн виз гэж яриад байгаа. Энэ бол боломжтой юу гэвэл боломжтой. Шууд Монголоос мэдүүлэх бол боломжтой. Гэхдээ Монголоос шууд одоо Японд руу виз мэдүүлэх гэж байгаа хүмүүст юу шаардлагатай байдаг вэ гэхээр итгэмжлэгчтэй төлөөлөгч гэдэг хүн Японд байх шаардлагатай байдаг. Өөрөө Японд та байх байгаа учраас таны одоо Японд компани байгуулах тийм ээ энэ ажлыг чинь эртэл нь одоо виз чинь гартал нь хийж гүйцэтгэх нэг хүн байх хэрэгтэй байдаг. Тэр нь одоо маш өөрийнх нь итгэмжлэгцэн төлөөлөгч гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэр нь урт хугацааны визтэй найз нь хамтрагч ч юм уу тийм ээ. Японы найз нь ч юм уу тийм ээ. За үнэтэй ажилттай хүмүүс бол жоохон болохгүй л гэдгийг. Гэтэ яг болж исэн тохиолдол бас байгаа тийм ээ. Тэгээд гэр бүлийн визтэй хүмүүс бол болохгүй. Өөртөө нөгөө цагийн хязгаарлалттай юм байдаг учраас тэгээд ерөнхийдөө бол аль болох Япон хүн ч юм уу гэр бүл одоо Япон хүн ч юм уу эсвэл яг урт хугацааны визтэй хүмүүс тийм ээ. Тусгай оршин суух зөвшөөрлөлтэй хүмүүс ч гэдэг юм уу тийм ээ. Байнгын оршин суух зөвшөөрөл багтдаг энэ төрлийн визтэй хүмүүс нь л таны одоо итгэмжлэгцэн төлөөлөгч болоод байж байна. За энэ итгэмжлэгцэн төлөөлөгч яагаад байх хэрэгтэй юм бэ гэдэг нь болохоор та өөрөө Япон улс байх байгаа. Тэгсэн энэ Япон улсын газар нутаг дээр хөрөнгө оруулалт хийгээд компани байгуулах гэдэг. Тэгэхээр одоо тэр хүн маань юу хийж гүйцэтгэх вэ гэхээр за мэдээж компани байгуулах бичиг баримт бүх юмд болохоор
одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө гар бие оролцсон. Монголоос бол та одоо тийм ээ за одоо үйлчлэгчдэр явах юм бол үйлчлүүлэгч маань итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй итгэж найдаж бүх юм хийлээ. За тэгэнгүүт итгэмжлэгдсэн төлөөлөгч бол яах үүрэгтэй вэ гэдэг жоохон дахин ярьчлаа. Яах вэ гэхээр өөрийнхөө одоо дансыг ашиглуулна тийм ээ. Одоо нөгөө хүн одоо үйлчлүүлэгч хүн маань Монголоос ирэх байгаа учраас одоо данс байх Япон улс. Тийм учраас дансаа ашиглуулах хүн байх хэрэгтэй тийм ээ. За тэгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж нэг Японд нэг хүн байх нь тэр хүн маань дансаа ашиглуулад 90 эрсдэл за бүх одоо бичиг баримтыг туслаж гүйцэтгэх нэ. За нэгдүгээр тийм байна. Хоёрдугаарт үндсэн хөрөнгө гэж зүйл байх хэрэгтэй байдаг. За энэ нь юу вэ гэхээр гадаад хүн Япон улсад компани байгуулад одоо бизнесийн виз мэдүүлэх гэж байгаа тохиолдолд үндсэн хөрөнгө гэдэг зүйл заавал байх шаардлагатай гэдэг зүйлийг Япон улсын хууль зүйнээс одоо гадаад иргэн хариацсан алтнаас таана байгаа төгсдөг. Тэгэхээр үндсэн хөрөнгө байх шаардлагатай. Энэ ч гэсэндээ 500 мянган буюу 5 сая йенээс дээш хөрөнгө оруулалт хийж та Япон улсад компани байгуулнаа гэдэг зүйл залхаас байгаа тийм ээ. Тэгэхээр за үндсэн хөрөнгө нь 5 сая йенээс дээш үндсэн хөрөнгөтэй бол за та компани байгуулах ерөнхийдөө боломжтой гэж үү. Гэхдээ энэ 5 сая йенээ та яаж үүсгэн бий бодлогосон бэ? Энийг батлах нотлох шаардлагатай байдаг. Тэнгүүд нөгөө нэг Монголоос ирэх гэж байгаа хүмүүс маань за би ийм бизнес эрхэлж ирсэн. Би машины бизнес эрхэлж ирсэн. Би ийм компанид ингэж ажиллаж одоо ийм орлого ашиг олж энэ мөнгөө би өөрөө хөрвүүлсэн. Энтэй холбогдох бичиг баримт нь энэ бичиг баримт байна. Тэгээд 5 сая йенэ батлах хэрэгтэй хөрөнгөө. За тэгэнгүүт яг нөгөө цогц одоо ойлгомжтой болж эхэлж байна тийм. Энэ хүн чинь өөрөө энэ хөрөнгийг босгоод ингээд одоо өөрийнхөө босгосон хөрөнгөөр компани байгуулах гэж хөрөнгө оруулалт хийж байгаа. За хоёрдугаарт бол юм байна. За тэгээд бас яг 100% хэрвээ өөрийнхөө бичиг баримтаар нотлох чадахгүй байгаа тохиолдолд гэх юм бол найз нөхдөсөө зээлдэх ч юм. Бас юм байж болж байна. Гэх юм бол за найз нөхөр чинь бас яаж энэ мөнгийг үүсгэсэн талаараа баталж нотлох шаардлагатай. Одоо нөгөө гүйлгээний түүхэнд хэрэгтэй болно л гэсэн үг юм байна те ерөнхийдөө. Тэгэхээр ер нь бол би 500 мянган гэдэг одоо 5 сая йен байгаа штэ тийм ээ. Үндсэн хөрөнгөө би ингэж бий болгосон гэдгийг батлах шаардлагатай. Тий. За тэгэнгүүтээ за мэдээж одоо хөрөнгө байна. Дээрээс нь хэмжлэгдсэн төлөөлөгч байна. Танд одоо юу хэрэгтэй вэ? Офис хэрэгтэй. Яг аль бие ёсны одоо офис зориулалтаар ашиглах одоо туристийн офисууд байх шаардлагатай. Манай найз тэнцээ нэг байртай хоёр давхар байртай байрныхан доод нэг өрөө ашигладаггүй. Би тэр өрөөг юугаар офисаар болгочих. За ингэх юм бол яг хуу тэр доотлын өрөөг тусгай ингээд одоо офис болгоод тэг ингээд айлаар дамжиж ордог ч юм уу тийм биш тийм ээ. Дээрээс нь тэр айл өөрөө гэрээ одоо хийгээд би одоо энэ доод одоо өрөөгөө офсоор ашиглуулнаа гэж аль бие ёсны гэрээ контакт хий. Тэгэх юм бол яг боломжтой. Тэгэхээс бол зөв өөрийнхөө найзын доод өрөөний өрөөг офсоор шууд болгоё гэвэл ийм боломжгүй байхгүй. Тэгэхээр яг аль бие ёсны гэрээ контрактн дээр тийм ээ одоо нөгөө нэг байрын түрээсийн гэрээ гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэр нь ч гэсэндээ одоо ингээд бас визний бичиг баримтад шаардлагатай болдог учраас одоо аль бие ёсны офис бол шаардлагатай болно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг хөө тийм найзын гэр байж болно. Найзын гэрээ чинь тэр офисыг одоо тэр өрөөг офис зориулалтаар ашиглахыг л юу яагаад байгаа юм. Аль биесээр бас бичиг баримтаараа нотлох шаардлагатай болж байгаа. За ингээд офис байна, итгэмжлэгдсэн төлөөлөгч байна. Одоо үндсэн хөрөнгө байж. За энэс цаашаа за та юу хийх вэ? Юуны төлөвлөгөө тийм ээ. Компани байгуулах одоо үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байдаг. Үйл ажиллагааны төлөвлөгөө гэхээр хвчлэн одоо их нарийн ширийн одоо жижиг сажиг зүйл зарна чихэр бох зарна гэх юм бол орж ирэх одоо ашиг нь хэр багаас шалтгаалаад бас визний гаралтад маш их нөлөөлдөг. Тэгэхээр манай монголчууд ихэвчлэн юу хийх вэ гэхээр үнэхээр Японы одоо машин Монголын
зах зээл маш их борлуулалт ихтэй байдаг тийм ээ. Тэгэхээр машинаас нэг ширхэг машинаас ямар одоо ашиг олох боломжтой вэ? Тэгэхээр ашиг нь маш өндөр харагддаг зүйлээс бол харагдаж байгаа тэр одоо үйл ажиллагааны төрөл дээр бол виз бол гаралт бол бас өндөр гэж ойлгож болно. Тэгэхээр жижиг сажиг зүйлтэй хамт том зүйл хийж болно гэсэн үг байхгүй. Дан жижиг сажиг зүйл дээр бизнесээр ингээд авч явна гэх юм бол яаж зарах уу, яаж борлуулалт хийх үү, яаж юу яах вэ тийм ээ, ашигаа олох уу. Тэгэл нөгөө зардал нь маш өндөр болол ингээд явчихчих. Тэгэхээр ашиг өндөр байх одоо үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэрнтэйгээ хамт одоо хамтран ажиллах байгууллагууд чи юу вэ? Тэр бүх зүйл нь тодорхой байж та Монголоос бизнесийн виз шууд Японд бизнесийн виз мэдүүлж болох уу гэвэл боломжтой. Тэгэхээр энэ дөрвөн зүйлийг бэлтгэх нь дээрээс нь одоо их сургууль төгсөөгүй хүн болох уу гэж асуудаг. Тэгэхээр их сургууль та төгсөөгүй одоо үнэхээр хөрөнгөчин байгаа, төлөвлөгөөчин байгаад бүх одоо одоо хамтран ажиллах түншүүд чинь бэлэн байгаа гэрээ контракт хийж чадах юм бол танд боломж байгаа юу гэвэл байгаа. Заавал их сургууль төгссөн байх шаардлагагүй байдаг. Сүүлийн үед жоохон нэмэлтээр харж байгаа нь гэх юм бол яг нь бизнес удирдлагын чиглэлээр ажиллаж исэн тохиолдол байгаа юу. За үйл ажиллагаанаас хамаарат та машин худалдааны ажил эрхэлж исэн, тийм ээ, ажил хийжсэн тохиолдол одоо юм юу байгаа юу, туршлага байгаа юу гэж асуудаг. Тэгэхээр бас туршлагатай зүйл дээрээ бас бизнес эхлэлт нь бас арай юм одоо төхөн байж болно. Тэгэхээр ер нь одоо яг энэ зүйлээ одоо голчилж хараад за би ерөөсөө Японд одоо бизнес эрхлэх боломжтой юм бэ шүү гэж үзэх юм бол та бас одоо манайх шиг юм хуулийн байгууллагаар дамжуулаад тэгээд гэрээ контрактаа хийгээд ингээд компани байгуулад компани виз мэдүүлээд явах боломжтой. Тэгээд таны компани виз гарах юм бол бас гэр бүлийнхнийгаа авчираад оршоо суугаад ингээд Японд улсын нутаг дэвсгэр дээр компани үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Одоо тэр нөө итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж байгаа штэ. Тэр хүнээс нь ямар нэгэн шаардлагатай юм гэж юуч байхгүй юм бэ тийм үү? Зөвхөн тэр одоо банкны дансаа ашиглуулна тэгэл болоо гэсэн үг үү? Мэдээж нөгөө нэг одоо Монголоос ирэх гэж байгаа хүн маань 100% итгээд дансанд нь 5 сая йены хөрөнгө байршуул. Тэгэхээр мэдээж нөгөө нэг хоёр хүний хоорондох харилцааг 100% одоо үүсгэгч өөрөө шийдэх байхгүй юу? Манайхаас та тэр хүний дансанд хийж гэдэг юм уу тийм ээ? Одоо үйлчлүүлэгчтэй тийг заавлахгүй үйлчлүүлэгч маань 100% шийдэл. За би энэ одоо найзынхаа ч юм уу тийм ээ? За би энэ дүүгийнхаа данс одоо дүүгээ итгэмжлэгдсэн төлөөлөгч болгоно. Найзгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч болно. Тэгээд би дансанд нь одоо 5 сая йенэ хийн. За тэгээд дансанд нь 5 сая йенэ оруулах юм бол одоо захиран зарцуулах их мэдээж нөгөө хүн шийдэгдэх учраас маш хэвтгэл найдвартай хүн өөртөө сонгож олох хэрэгтэй. Тийм. Тэгэхээр энэ дээр маш их анхаарах хэрэгтэй. Яг хуу бас манай байгууллагаас гэх юм бол манай захирал нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод бичиг баримтын ингээд үйлдээд бүх зүйлийг ингээд хийгээд өгч тусалж ажиллах боломжтой байдаг. Хэрвээ үнэхээр тэр хүнд яг итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгтэй байна гэж үзэх юм бол бас манайхаас яг ийм үйлчлэгээ гэх юм бол байдаг байгаа. Тэгэхээр яг нөгөө нэг 100% таны 500 сая йений чинь захиран зохицуулах ирэх очиж байгаа учраас тэр хүн чинь маш итгэмжлэгдсэн хүн чинь байх ёстой. Тэгээд яг хөө мэдээж одоо компани байгуулахад одоо эхний ээлжинд бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр ороод хоёрдоорт бол одоо Монголоос ирэх гэж байгаа хүний маань нэр ороод ингэж явдаг. За Монголоос визэ мэдүүлээд ирснийхэн дараа одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч аль бие ёсоор хасагдаад үйлчлүүлэгчийн нэр орж ирээд тэр компанийнхаа үйл ажиллагааг ингээ өргөжлүүлээд аваад явдаг байгаа. Тэгэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гэх юм бол 100% одоо үйлчлүүлэгчийн Монголоос ирэх гэж байгаа хүний шийдвэр байдаг тийм. Тэгээд хүмүүсийн бас их асуудаг асуулт нь гэх юм бол за ингээд 5 сая йене ингээд оруулчаал буцаагаал ингээд гаргачих болдог гинэ тийм юм байх уу гэж мэддэг. Тэггүйгээр ер нь бол тэр бол байх боломжгүй зүйл тийм. Яагаад тэгэхээр виз мэдүүлээд ингээд явтаа шалгагдана.
тэр дунд компани данс шалгагдчих ч магадлал бас өдөртэй байдаг учраас ер нь бол яг уу компани зориулалтаар тийм ээ 500 мянга шууд ингээ хөдлөхгүй ингээл байлгаад байна гэсэн үг биш. Та мэдээж офс түрээлэх ингээ шаардлагатай болно тийм ээ. Тэгээ дээрээс нь одоо офсоо бэлдэн. За тэгээд ингээд урсгал зардлууд гарна. Компани байгуулахад цэцэндээ урсгал зардал гарна. Тэр болгонд бол ашиглах боломжтой. Шууд нэг дор бүгднийг ингээл байх болгочихгүй баг багаар ашиглах боломжтой. Тэгэхээр ер нь бол виз мэдүүлээд виз гаран гартал байх уу гэж асуудаг. Гэтэ ерөнхийдөө бол хүмүүс маань юу гэж ойлгостой гэж хүсэж байгаа гэхээр тэр 500 маань чинь хөрөнгө оруулалт. Одоо компани хөрөнгө оруулалт, компани хөрөнгө гэж явдаг учраас ерөнхийдөө бол яг уу компани даасан дотроо баг багаар хэрэглэгдээл ингээл байж гэнэ л гэж ойлгож болно гэсэн үг. Тийм. За тэгвэл ерөнхий юм нь бол ер нь Японд бас байж байгаад нөгөө өөрөө компани байгуулдаг штэ тий. Тэрнтэй ерөнхий юм нь бол ижилхэн гэхдээ Японд байгаа хүмүүс бол одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг хүн бол нэг байдаг бах тий. Өөрсдөө Японд байгаа учраас тэрүүгээр арай өөр ээж магадгүй хаа. Тэгээд ингэж сонсч ирсэн юм байна. Одоо яг нөгөө за ингээ виз нь гарчлаа. Одоо хэдэн жилээр чинь ерөнхийдөө одоо бас одоо ер нь яг хэр хугацаатай гарч байгааг мэдэхгүй л юм л да. Тэр тал дээр нь бас мэдээлэл өгвөл зүгээр хаа. Тэгээд хойштоо яг компани байгуулаа явуучих юм бол юун дээр нь анхаарах хэрэгтэй вэ? Зарим нь одоо бас нөгөө офис түрээсэлж байгаа л за виза авчлаа гэл нөгөө одоо энэ шал дэмий ингээ офисын нэг хэрэггүй байлаа штэ. Гэхдээ заавал цаанаас нэг офистай байх хэрэгтэй гэж заасан байгаа штэ тий. Тэгэнгүүт нөгөө офисоо түрээслэхэ болчдөг юм байна л та. Тэгэнгүүт дараа нөгөө виз мэдүүлэх болохоор тэр чинь бас шалгах гэж малах гад ирдэм юм шүү хан тий. Тэр дараачихаа визэн дээр мэдүүлэхэд яг энийг бол яг энэ журмаар авч яваарай ч юм уу нэг тиймэрдүү зөвлөгөө юу байна? Дараа нь эргээд тэр чи одоо бас л визнийх нь хугацаанд дуусаал ахаал виз мэдүүлнэ гэж явна штэ тий. Бүх юм эргээл явдаг. Тэгэнгүүт одоо нөгөө офсгүй болчихсон ч юм уу тэр байвал одоо тиймэрхүү ямар алдаанууд гараад эргээд тэр визэнд гарахгүй болсон тохиолдлууд ер нь хэр байдیں۔ Тэр тал дээр бас жоох мэдээлэл өгөөч. Тэгэхээр яг таны асуулт яг зөв баггүй юу? Одоо ингээл за ямар ч нэг юм компани байгууллаа, виза аваад ирлээ тий. Тэгсэн чи яг бодит амьдрал дээр яг ингээл үйл ажиллагаагаа эхлээл ингээл явах чинь шууд ингээл аваад оцоотлоо орлого олох ч бас хэцүү шттэ тийм ээ. Тэнгүүт хүмүүс яадаг вэ гэхээр айгүй их ингээл офсооч болоод ингээл яг юу хийж байгааг мэддэхгүй ингээд явдаг хүмүүс байна тийм ээ. Тэгэхээр тэд нар ерөнхийдөө юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр анх яаж виз мэдүүлж ийсэн ерөнхийдөө тэр шугамаа барайл явах хэрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Одоо офис байх хэрэгтэй гэж танаас заасан байна тийм ээ. Виз мэдүүлэхэд танд офис байх хэрэгтэй, өмцөн өрөө байх хэрэгтэй гэдэг ингээд заасан байна. Үйл ажиллагааны зорилго чиглэл байх хэрэгтэй. За яг ингээд үндсэн шугамаа барайл явна гэсэн үг байхгүй юу? Офис байхтай бол байх зорилго байна. Яг л таны виз чинь өөрөө бизнесийн виз. Бизнесийн виз мэдүүлэх хүмүүс ийм зүйл байх хэрэгтэй гэсэн залтууд байна. Тийм ээ дүрмүүд байна. Тэгэхээр энэ дүрмүүдэд байрч явах хэрэгтэй л гэсэн. Танд офис байхтай юу? Хоошид за яг хөө жижигрүүлээд ингээд явж болно тийм ээ. Үнэхээр том офистай байжсэн чинь би одоо ингээд юунаас болоод арай офисоо жижигрүүл түрээс багтай ийм офист орсон. Гэтэ тэр офис бол яг офис зорилготоор ашиглах хэрэгтэй байдаг. За тэгээд ингээд офисоо бол чантай байх хэрэгтэй байх нь байна. За тэгээд үйл ажиллагааны хувьд гэх юм бол одоо өөрөө цалинжих хэрэгтэй захирал маань. Захирал маань одоо ингээд биеийн хүчтэй ажил хийгээд явахгүй штэ тийм ээ. Одоо захирал гэдэг нь өөрөөр хэлбэл одоо Монголоос ирж байгаа хүн өөрөө компани захирал болно гэсэн үг. Тэгээд тэр захирал маань өөрөө биеийн хүчний ажил хийгээд ингээд явж болохгүй ажилтан бас байх ёстой гэж үзнэ. Тэгээд дээрэс нь одоо компани тайлан тооцоо гэж нэг юм гарах ёстой. Жилийн эцээр ямар ч хийсэн. За үнцэн өрөнгө маань юм байсан. За зарлага маань юм болчихно. Зарлаган дээр юу авах юм бэ гэх юм бол таны одоо цалин ингээ орох ёстой. Дээрээс нь та ингээ ганцаархнаа цалинтай яваад хийсэн юм ингээ орлоготой яваад байна тийм ээ. За тэр орлогыг яаж олж байгаа вэ гэсэн та зөвхөн маркетингаар одоо хийгээл ингээл олоод байгаа юм биш. Бас ингээл дугуй машин ингээл залаа гэж бодох тэрийг ачдаг хүн байдаг ч юм уу. Ажилчдын цалин бас аль биесээр гарч ах хэрэгтэй. Тэгэхээр та тайлан дээр бүх юмаа дэлгэрэнгүй л бичих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тайлан дээр маш их анхаарч явна. Тэгэхээр офис байх хэрэгтэй байна. Тайлан дээр анхаарч явах хэрэгтэй байна, тийм ээ.
Тэгэл яг хуу эхний ээлжинд бол яг хуу үйл ажиллагааны юм яваал тийм ээ. Яваал байж байгаа л яг хуу яг ингээл одоо амар их олсон юм байхгүй, ашиг байхгүй ч гэсэндээ одоо юу байж болж байна. Багт зэрэг алдагдaltaй ингээд бас явж ирсэн байж болж байна. Гэтэ нөгөө нэг одоо компани үндсэн хөрөнгөөс ингээд аваад тийм ингэж бол хэрэглээд явж болно. Тэгээд явандаа бол одоо орлого нэмэгдээд ирэхээр ингээд ашигасаа компанийн үндсэн хөрөнгө рүү ингээд шилжүүлээд явах боломжтой байдаг. Тэгэхээр ерөнхийдөө саяны хэлсэнчлэн офис бүх юм маань яг байдгаараа байх ёстой байх нь. Офис алга болох чухал юм бол нөгөө компаниас гарах зарлууд дээр ч шууд нөгөө санхүүгийн тайлан дээр харагддаг шүү дээ, тийм ээ. Одоо жишээлбэл одоо цалингууд яг аль биесээр хасагдж байна. За офисын зардал хаана гэх байхгүй байх юм бол офисгүй байж болохгүй учраас ингээл мэдчихэж байна. Тэгэхээр офисаас яг байх хэрэгтэй. Нэгээ хуульдмаа барьж байгаа. Тэгэл ерөнхийдөө яг л одоо үйл ажиллагаагаа яг одоо өөр чиглэл рүү оруулахгүй шиг сайн ингээд бариад явж болно. Бариад явж ивэл ерөнхийдөө болохгүй зүйл бол байхгүй гэсэн үг. Тэгээд дээрэс нь түрүүн бас нөгөө нэг ярихтаа марцсан зүйл гэх юм бол яг энгийн одоо тусгай эрх зөвшөөрөл авахгүй яг юм худалдааны ч юм уу чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүмүүс нь үндсэндээ л 5 сая йенээс эхэлж байгаа болохоос биш үйл ажиллагааны төрлөөсөө хамаарат үндсэн хөрөнгө хэд байх нь бас ингээд одоо тогтоогдоод ирдэг. Жишээлбэл одоо ийм одоо аяллагын компани байгуулмаар байна. За тэгээд ийм одоо үйлчлэгээний тийм ээ караоке хоолны газар хиймээр байна. За ингээд эсвэл ингээд барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулмаар байна гэх мэтчлэн төрлөөсөө шалтгаалаад ингээд юу маань одоо үндсэн хөрөнгө маань өөрчлөгдөд ирдэг. Эсвэл авах эрх зөвшөөрлүүд тэгээд анханасаа энэ одоо үйл ажиллагааг явуулахад танай компанид байх шаардлагатай зүйл юу юм гэх мэтчлэн ийм одоо шаардлагууд нь өөрчлөгддөг юм. Тэгэхээр яг ямар үйл ажиллагаа явуулахаасаа шалтгаалаад бидний өөх зөвлөгөө бас өөрчлөгдөд ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр дөнгөж саяны ярьсан 5 сая yen дээр бол яг худалдаа 8-ны ажил дээр бол яг тийм тусгай нарийн их зөвшөөрөл бас анхандаа шаарддаг учраас бас одоо бас монголчууд маань бас яг бас түгээмэл одоо хийж эхэлж байгаа юм одоо чиглэлүүдээс төрлүүдээс ярьж байна л та. Тэгвэл жишээ нь караоке хоолны газар дээр яг одоо өөрчлөгддөг үндсэн хөрөнгө нь жишээ нь арай өөр юмнууд нь юу нэмэгддэг ч юм уу хасагдах юмнууд юу байдаг вэ? Тэгэхээр за хагийн буюу одоо зуучлалын компани гэхээр үндсэн хөрөнгө нь нийслэлийн маань бүр өндөр олон гэсэн бараг 4 дахин нөлөөлж үндсэн хөрөнгө байршуулж одоо боловсон хүчин зуучлалын ажил хийдэг ч юм уу тийм ээ. Тэгээд дээрээс нь шаардлагууд бол өндөр болоод эхэлдэг. За караоке ч юм уу энэ одоо хоолны үйлчлэгээний газрууд нэхийн тулд юу хэрэгтэй вэ гэх юм бол мэдээж одоо объект та ямар объектод яаж үйл ажиллагаа явуулах тэдрийгээ бүгднгийн маш одоо энэ тод томруунаар үзүүлэх шалгуулах шаардлагатай. За энэ дээр ажилтан байх шаардлагатай. За тэгээд мэдээж нөгөө нэг тусгай юунаас шалтгаалаад одоо чиглэл архины зөвшөөрөл гээл Монголд ч гэсэндээ бас байдаг тийм ээ. Тэгэхээр тийм үйл ажиллагаа явуулах бол мэдээж одоо тэр чиглэлийн хац зөвшөөрлийг авах нь байна. За хоолнд одоо гаргадаг үйлчлэгээний ийм газрууд байх юм бол одоо хоолны газар хийх юм бол тоогооч анханасаа шаардлагатай. За үйлчлэх шаардлагатай гэх ингээ ажилтнууд шаардлагатай. За тоогооч гэл ингэнгүүт чи манай нэг гэр бүлийн визтэй нэг ихч байд юм болох уу гэдэг юм уу тийм ээ. Тэд нар чинь болохоор цагийн хязгаарлалттай учраас бас төдийлөн бас юу байдаггүй боломжгүй байдаг гэх юм да тийм ээ. Яг уу цагийн ажлын хязгаарлалт байдаг учраас ийм цагийн ажилтан байж гэн 2 тоогооч маань 4 цагаар ажиллаж явдаг ч гэдэг юм уу тийм ээ. Инки бол бас боломж иж магадгүй. Тэгэхээс бол тоогооч байх хэрэгтэй. Тоогооч маань нөгөө төрөвчийг хэлсэнчлэн одоо тусгай биш ур чадварын визтэй хүмүүс байгаа шүү дээ. 10-аас дээш тоогооч хийх хүмүүс бол класс ирж ажиллаж байна. Эсвэл та Японд байгаа урт хугацаатай визтэй хүмүүс тоогооч ажиллаад болох уу гэвэл боломжтой. Тэд нар чинь нөгөө цагийн хязгаарлалтгүй ажиллах эрхээ зөвшөөрлөлттэй байдаг учраас
Тийм тэгэхээр та яг ийм үйлчлэгээ яг ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаасаа хамаарат одоо ямар ажилтан бэлтгэх шаардлагатай вэ тийм ээ тэр бүгдийг чинь тусгаалan заагаад ингээд зааварчлаад зөвлөгөө өгөөд явдаг гэсэн үг. За танаа юу яадаг вэ? Ерөнхийдөө үн хөлсний хувьд ер нь ямар хөө байдаг? Одоо жишээ нь Японоос компани байгуулах гэж байгаа. Тэгээ бичиг баримтан дээр жоохон тийм одоо чадахгүй байна гэд танад хандлаа гэж бодоход байгууллага болон түрүүжингээ ярьсан дадлагжигч ч юм уу те. Ер нь иймэрхүү онцлох нэг хідэн зүйл дээр нэг барагцаагаар үнэн нь ерөнхийдөө идэг вэ? Аюу шүү дээ. Дадлагчигч ажилтны хувьд гэх юм бол манайх зуучлагч байгууллага биш. Дээрээс нь одоо геоси шаши энэ дадлагчигч үеинд бол хамаарлахгүй байдаг гэж түн тайлбарласан тийм ээ. Тэгэхээр эдгээр болохоор тусгай нөгөө гэрээний дагуу одоо нөгөө нэг комиай буюу нийгэмлэх нь хариуцаад ингээд явдаг гэсэн. Тэггүйгээр за тэрнээс бусад төрлийн визнүүд бол манай дээр мэдүүлэгдэж болж байна тийм ээ. За тэгээд их юм бол яг үндсэн ажилтны виз мэдүүлэгдэхэд манай дээр 160 мянган йен нэмэх татвар ордог. Манайх яг хуулийн аль биесний татвар төлөгч байгууллага учраас 160 мянган йен нэмэх татвар авдаг. За тэгээд ерөнхийдөө бол ер нь визнүүд адилхан одоо ажлын виз рүү солих ч юм уу тийм ээ. Сургуулийн биш ажлын виз рүү солих Монголоос ажлын визээр ирэх за гэр бүлийн визээр Монголоос ирэх тийм ээ энэ визнүүдийн одоо юу нь бол үндсэн одоо хураамж гэх юм уу төлбөр нь алах үнэ нь алах юм бол манай дээр 160 мянган йен нэмэх татвар гэж явдаг. За тэгээд мэдээж одоо янз бүрийн асуудалтай хүмүүс байна. Юм нь Японд ирээд за ямар нэгэн байдлаар одоо ингээд оршин суугчруулсан ч юм уу ямар жоохон зөрчил гаргасан хүмүүс байдаг ч юм уу. Эсвэл Японд одоо ингээд визний одоо ажлын визээр явж байгаа шууд тэр ажлаа болоод Юканд мэдэгдэлгүйгээр одоо ингээд өөр газар ингээд цагийн ажлыг явуулсан ч юм уу тийм энэ бүгд чинь бас хууль бус ажил болчих учраас одоо ингэсэн хүн эсвэл нөгөө нэг сургуулаа ингээд суралцж байгаа дундаас нь болоод бас ингээд сургуулийнхаа визэн дээр энэ тэнд цагийн ажил хийгээд явцсан ч юм уу энэ хүмүүс чинь бүгдээрээ тодорхой хугацаанд нөгөө нэг хууль дүрм зөрчилсөн хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү зөрчлүүд гаргасан тохиолдолд шууд нэмэгдээд ингээд төвшнээс нь хамаарат одоо ярилцаж үзэж байгаа тийм ээ бүх зүйл нь асууж агаад одоо ингээд 16 маа ерөнхий одоо үннээсээ үнэн ингээд өндөр болоод явдаг байна. Нөхцөл байдлаас хамаарал өөрчлөгдөж болж байгаа юм тийм. Тэгээд одоо визний сонголт гэж ярьдаг тийм ээ сонголт ч гэсэндээ ерөнхийдөө 60 мянган йен нэмэх татвараас эхэлдэг. Тэгэнгүүтээ энэ нь болохоор ерөнхий бас нэг асуудалгүй тохиолдно. Асуудалтай болчих юм бол асуудлынхаа одоо цар хүрээнээс шалтгаалаад бас ингээд өндөрсөд явна гэсэн. За компани байгуулах визний тухайд гэх юм бол компани эхлээд байгуулагдсан, компани байгуулагдсны дараагаар одоо визний бичиг баримт бүрдүүлнэ гэдэг ийм хоёр ажил болдог. Тэгээд ерөнхийдөө бол энгийн виз мэдүүлэлтээс ажиллагаа маш их байдаг учраас одоо бас үнэн нь арай өөр байдаг. Компани байгуулах үн гэхэд нь л одоо тустай төлбөр авч явдаг. Визний бичиг баримт ч гэсэндээ тустай авч явдаг. Тэгэнгүүтээ компани байгуулахад ч гэсэндээ тухайн хүн маань улсад одоо юу төлдөг тийм ээ тэмдэгтийн хураамж гэж төлдөг. Жишээлбэл хувьцаат компани ХХК гэж ингэж байгаа штэ тийм ээ. Яг тэрэн шиг Годо Каша, Кабушики Каша гэж байгууллагад одоо гээд одоо иймэрхүү нэр томьёогоор ингээд хилдэд явдаг компаниуд байгуулагддаг. Тэгэхээр энэ одоо төрлүүдээсээ бас шалтгаалаад үнэн бас өөр байна. Тэгэхээр яг үнийн тухайд ингээд бас ярих юм бол ерөнхий үннүүд хэлэхэд ингээд Годо Каша, Кабушики Кашагасаа ингээд хамаарат хувьцаат компани ХХК-гаас хамаарат за 335 мянган йенээс 650 мянган йений хооронд бол бас компани байгуулагдаж болж байна тийм ээ. Энд бол 500 мянган бол ороогүй байгаа шүү дээ тийм ээ. 500 маань болохоор тусдаа хөрөнгө бич явж байгаа тийм ээ. Гэтэ яг хөрөнгөнөөс энэ мөнгнүүдээ бас гаргаж ашиглаж бас болно тийм. Тэгэхээр одоо ерөнхийдөө ийм үнэн дүнтэй болдог. Гэтэ одоо үйлчлүүлэгчийнхаа
одоо нөхцөл байдлаас шалтгаалаад үн бас дээшлэх ийм одоо бас магадлалтай гэсэн үг байхгүй юу. За тэгээд манай яг уу ерөнхийдөө одоо виз мэдүүлэлт гэдэг ингээд ярих юм бол одоо манай дээр үйлчлүүлэгчид маань ирээд нөхцөл байдлаа ярилцлаа, гэрээ хийлээ. За ингээд одоо сая хэллээ шүү дээ тийм ээ. За ерөнхий одоо ажлын виз мэдүүлэх, Монголоос мэдүүлэх, Японоос мэдүүлэх бид нар манайг адилхан болоод явчихж байна тийм ээ. Тэгээд 160 мянган йен байлаа гэж бодъё тийм ээ. Тэгж яхад манайх шууд за танайх ингээд үйлчлэгчдээ бид нар одоо 160 мянган йен шууд ингээд аваад бичиг баримт хийгээд ингэчдэг. Манайх болохоор ерөнхийдөө маш юм уян хатан байдалтай байдаг. Эхлээд 50% нь авдаг. Одоо үйлчлэгээний хөлснийхаа 50% нь аваад за тэгээ бичиг баримт үйлдэгдээд виз мэдүүлэгддэг. Бүгд бол манай дээр одоо хийсэн гэсэн бичиг баримт хийгээд бичиг баримтыг манайхаас яг албан ёсны одоо хуульч этгээд маань бичиг баримтыг аваад одоо гадаад дээрийн харьяатын албан руу авч явж мэдүүлдэг гэсэн. За ингээд мэдүүллээ. Ямар нэгэн байдлаар одоо татгалцсан хариу гарлаа гэж үзье тийм ээ. Тэнгүүтсэн төрөвчийн хилдэгчлэн бүх газар хаяг бүх газар босох хаягтай гэдэг шиг манай дээр эхний төлсөн 50% буюу 80 мянган йен нэмэх нь татвар байгаа тийм такс. Энэ дээр 3 удаагийн виз мэдүүлэлт үнэгүй хийгддэг. Тэгэхээр манай ерөнхийдөө үйлчлүүлэгчид маань ерөнхийдөө бүгд мэдэх бах. Манайх ингээд хэрвээ татгалцсан хариу гарлаа гэж бодоход за хуульч этгээд та хамтдаа за орчуулагчтай надтай гурлаа хамтдаа очиод иммиграшн дээр одоо гадаад ирэх харьяатын албан дээр очиод яа татгалцсан хариу гарсныг сонсдог. За тэгэнгүүт тэрэн дээр үндэслээд манай хуульч маань өөрөө сонсоод за ийм юм дээр анхаарч дараагийн виз мэдүүлэлтээ мэдүүлэх юм байна гэд яг 2 дахь 3 дахь виз мэдүүлэлт мэдүүлээд хэрвээ үнэхээр гарахгүй байх юм бол манайх үлдэгдэл 50% төлбөрийг бол авдаггүй байгаа. Тэгээд энэ гэрийг ойлгосны үндсэн дээрээс манай дээр одоо үйлчлүүлэгчид маань гэрээ хийх үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаад тэгээд гэрээ хийж явдаг байгаа. Тэгэхээр ер нь бол 3 удаа мэдүүлнэ гэдэг чинь батараанд нь ортлол мэдүүлээд тахна шүү дээ. Тийм. Гэтэ яг манай дээр одоо ингээд эренгүүт нөө таны ингээд визтэй гарна штэ ингээ манайх ингээ мөнгө чи аваад виз чинь гаргаад өгнө ингээ худлаа үнийг хилээд мэдүүлдэг ч юм уу баталгаа өгдөг ч юм уу тийм ээ ингэдэггүй за ерөнхий нөхцөл байдлыг сонслоо танд ийм эрсдэл байна дээр бол бид нар бол яг таны энийг чи үнэн зүгээр ингээ тайлбарлаж орж өгье ингээ тайлбарлахаар юу одоо гадаад ирэх харьяатын алба хамгийн гол нь тэр тайлбарыг уншиж авдаг биднэрт маш юм тэнтэй гэх юм уу тийм ээ монголчууд маань бас маш хэрэгтэй байдаг гэж үздэг. Яг тэгэхээр тэрийгээ 100% илчилж чадахгүй учраас хүмүүс маань маш их алддаг тийм ээ ойлгуулж чадаагүй учраас одоо виз мэдүүлэхдээ алддаг. Тийм учраас тэрийг нь маш үнэн зөвөөр тайлбарлаж орохоор мэдээж одоо ньюкан асуух зүйлээ асуух нь хэрэг үнэхээр болоогүй тохиолдолд та ийм шалтгааны улмаас одоо таны виз гарсангүй гэдэг ийм хариу өгч тусалдаг байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр үндэслээд бид нар дахиад дараагийн виз мэдүүлэлтээр юу анхаарах вэ тийм ээ? Энийг мэдээд дараагийнхаа виз мэдүүлэлтээр ингэж анхаарч ажиллагаа гэсэн. Тийм. За тэгээ ер нь одоо ингээд айгүй олон жил чи бас 4 жил гарan ажиллаж байгаа гэж байгаа шүү дээ. Нийтлэг ер нь яг юун дээр манайх одоо за мэдээж яс журмаараа явсан чи бүр ингээд угаасаа хууль дүрм зөрчсөн хүнийг бол ерөөсөө ярихгүйгээр за зүгээр ингийн ингээд явж байгаа хүмүүс юун дээр ихэвчлэн алдаад ч юм уу жижигхэн одоо тийм нэг виз гарахгүй байх магадaltaй ямар алтаануудыг ихэвчлэн гаргаад ах шиг гэдэг вэ? Топ 2 нь гэвэл нэрвлүүлнэ. За яг уу тэрэн дээр бол юу вэ гэх юм бол яг түрүүчийн ярьсанчлан компани байгуулад ингээд компани үйл ажиллагаагаа яаж явуулахаа мэдэхгүй ингээд бас хэцүү нөхцөл байдалд ороод тэгээд жинхнээсээ офсоо болцсон ч гэдэг юм уу тийм ээ одоо ингээд компани үйл ажиллагаагаа ингээд хэцүү нөхцөл байдалд орсон хүмүүс байна тийм ээ тийм бид нар бол бас гарч ирж байна. За хоёрдугаарт бол үндсэн ажилтны виз байна тийм ээ үндсэн ажилтны виз гэх юм бол за өмнөх анх виз мэдүүлж ирсэн компани ямар нэгэн байдлаар одоо нөхцөл байдал одоо ажиллах нөхцөл хангаагүй гэдэг ч юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар энэ компаниг боллоо. Компаниас гарлаа. Дараагийн компани оллоо. Дараагийн компанид ороод ингээл ажиллах яваад идэг. Эсвэл одоо ингээд шууд өөр ингээл надаа ингээд виз байгаа юм чинь
би ингээ визтэй юм чинь хаач хамаагүй цагийн ажил хийгээд ингээд явж болно гэсэн ойлголттой. Тэгээл ингээд явж байгаа л бас ингээ виз сонгогч чинь ингээл ингээд боддог тийм ээ. Гэтэл яг үнэндээ бол анх та тэр компанид виз одоо тэр компанид ажиллана гэд ингээд гэрээ контракт хийгээд энэ оршин суух зөвшөөрлийг авсан. Тэгсэн чинь та яг энэний цэглээд компаниас гарчжээ. Тэнгүүт нөгөө албан ёсоор ингээд төлөгдөөд явж исэн нийгмийн даатгал татвар бүх юм байгаа ш. Одоо албан татвар гээл тийм ээ. Эдгээр нь ингээд төлөгдөхөө болчихгоот виз сонголтын үед яадгүй гэхээр энэ эргээгээд одоо энэ дүүргүүдээс авдаг энэ орлогын албан татвартай холбоотой татварын бичиг баримтууд шаарддаг дуугууд энэ дэр чинь нөгөө ил тодорхой гаргадаг. Та ингээд орлогчийн баг штэ энэ ажлаа ингээд болчихсон штэ яагаад ийм байгаа юм бэ гэнгүүт би тэнцээ ажлаа ингээд болжоод тэгэл ингээд гадуур ингээд ийм ажил хийе явсан. За энэ нь бол 100% хууль дүрм зөрчиж байгаа юм үйлдэл болчихж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүмүүс маань ингээд яах ёстой вэ гэх юм бол нэгдүгээрт хэлсэн тийм ээ тэр нөгөө одоо компани визтэй хүмүүс, хоёрт ярьсан ажлын визтэй хүмүүс ингээд хууль дүрм зөрчөөд байна тийм ээ. Тэгэхээр нэгт ярьсан компани визний хувьд гэх юм бол та яг л компани үйл ажиллагаа анх яаж явуулах ёстой байсан, офис байх ёстой, үнцгэрэг байх ёстой, үйл ажиллагаа явуулах ёстой, ямар ч байсан орлого ашигаасаа ингээд тайлан тооцоо хийх ёстой юм байна. Энийг л яг чанд ингээд барайл явах ёстой байх нь. За байхan тийм ээ. За тэнгуүтээ ажлын визний хувьд гэх юм бол та анх орсон компани хэрвээ боллоо. За болсон тохиолдолд яах вэ? Болсон тохиолдолд яах вэ гэх юм бол та 14 хоногийн дотор одоо гадаад иргэн харьяатын албанд одоо компаниас гарсан бичиг баримтаа явуулах хэрэгтэй. За би одоо тэр нь бас тусгай цаас бүгэлдэг тийм ээ аппликейшн бүгэлдэг. Тэгээд би энэ компанид ажилласан. Энэ компаниас тэдэн оны тэдэн сарын тэдэнд гарлаа гэд одоо явуулна гэсэн үг. Гадаад иргэн харьяатын албанууд. За тэгээд яг нөгөөний харвок гэж ярьдаг тийм ээ. Одоо яг ажлаас гарсан хүмүүс одоо зөв мэдээлэл бүх юмыг ингээд олгодог одоо юм байгууллага байна. Тэнд очиод өөрийгөө хэлнэ. Би юм одоо ажил хийж байгаа ажлаас гарчлаа. Надад ажил олоход туслаач ээ. Ажил олоход тусалдаг тэр байгууллага очиж бүртгүүлнэ. Өөрөө ажил хайж олно. Ерөнхийдөө нэг 3-аас дээшгүй хугацаанд бол та ажлаа ингээд олох. Хэрвээ виз чинь тулцсан бол бүр тэр тусмаа маш хурдан олох шаардлагатай. За ингээд харвок дош бүртгүүлээ, ажлаа хайлаа, тийм ээ. Тэгээд энэ зураа ингээд ажил ингээд үнэхээр олохгүй байх юм бол цаашлаа таны ингээд виз чинь маш их хэцүү болоод явна гэсэн нөгөө оршин суух зөвшөөрөл нь одоо хүчингүй болчихно гэсэн байхгүй юу. Тэгээд ингээд бүр ингээд явж байгаа визээ дуусгахын өмнөх ингээд манай дээр за би ингээд ажил оллоо гэд ирдэг. Тэгээд тэгэнгүүт ёс журмынхаа давуу гэх юм бол та ажилласаа гарлаа одоо ажил дуушлагч тэр одоо ажлаас гарсан хүмүүс тусалдаг харвок гэд газар очиж бүртгүүллээ. Өөрийгөө ажилгүй мэдээлээ цаанаас ажил олоход туслах нь байна. За тэрнгээ ажлаа хайгаад явах нь байна тийм ээ. За ингээд явах юм бол болж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгхгүйгээр харвок гэдэг одоо ажил дуушилж өгдөг компани тэр байгууллагатаа бүртгүүлэхгүйгээр ингээд явцдаг. Тэгж байгаа л гинэт жилийн дараа ч юм уу тийм ээ одоо 3 жилийн визтэй хүмүүс жилийн дараа гинт гарч ирдэг ч юм уу. Эсвэл одоо жилийн визтэй хүмүүс одоо 19 сарын дараа гинэт гарч ирэл би ингээ ажлын виз мэдүүлээ. Тэнгүүд Ньюканаас юу гэж асуудаг. За та энэ ажлаас гараад яг юу хийж яв? Яг яасан гэж бүгднийг асуудаг гэсэн. Тэгэхээр одоо тэр хугацаанд та хэрвээ одоо тэр ажил дуучилдаг байгууллагаар бүртгүүлээгүй ийм нөхцөл байдалд орох юм бол оршин суух зөвшөөрөл чинь хүчингүй гэгдээд та хууль дүрм зөрчсөн гэдэг утгаараа виз чинь маш хатуу шалгагдана. Тэгээд юу нэг эрсдэл бол өндөртэй болно гэсэн. Одоо дараагийн компани олсон ч гэсэндээ гарах байх магадлал өндөртэй. Тэгэхээр хууль дүрм зөрчсөн гэдэг нэг удаа бол татгалцсан хариу гарах магадлал юм өндөр болчихно. Яг хуу дараагийн виз мэдүүлэлтүүд бас байж болно. Тэгэхээр манай дээр бас ийм одоо тохиолдод бас байгаа тийм ээ. Ингээд одоо визний хугацаагаа ингээд дуустлаа ингээд хаа хамаагүй ингээд ажиллаад явцсан ч юм уу. Тэгээд ингээд одоо бас визний одоо хууль нөхцөл байдлаа мэдэхгүй байгаа шүү дээ тийм ээ. Ийм хүмүүс манай ажиллаа болчоод ингээд явж байгаа л гинэт одоо яг виз дуусгах үе дээр ажил олоод тэгээд ингээд виз мэдүүлэнгүүт татгалцсан хариу гараад за тэнгууд яалтчгүй нөгөө хууль дүрм зөрчсөн учраас
одоо та буцах шаардлагатай гэдэг ийм одоо дүгнэлт одоо гарах нь тийм ээ шийдвэр гараад ингээд тухайн хүн маань Монгол руу буцна. Тэгээ манай дээр нөгөө хийгдсэн гэрээнийхаа дагуу 3 удаагийн виз мэдүүлэлт өгнөггүй. Тэгээд дараагийн виз мэдүүлэлт нь үнэхээр одоо тэр хүн Монголд очсон ч гэсэндээ энэ одоо сүүлд орсон компани Avia гэж яах юм бол тэр хүн Монголоос визээ мэдүүлээд одоо 2 дахь удаагийн виз штэ тийм ээ мэдүүлээд ирсэн тохиолдол байдаг байхгүй юу. Тэгэхээр яг одоо тэгж ажил болж байгаахаа оронд та хэрвээ ажиллаа болсон бол 14 хоногийн дотор одоо ажлаас гарсан өргөдлөө Ньюкан руу явуулаарай. За тэрнийхээ дараа та Харвокт очиж бүртгүүлээрээ. За тэгээд ингээд явж байгаа юм бол харин дараагийн компани хизээч олсон ер нь боломжтой болж эхэллээ. Яг л та 4-ийнхаа дагуу явсан байна. Эсвэл нөгөө яаж болох юм бэ те? Одоо 14 хоног дотроо магадгүй төлөвлөж байгаад өөр ажилд орох ч ажлаа олцсон байж байгаад ажилласаа гарлаа л штэ те. Тэгэх юм болвол нь би энэ ажлаасаа л ингэж гарсан. Тэгээд ийм газар ажилд орсон гэдгээ бас мэдүүлэх юм байна тийм үү? Тэгвэл тийм тэр тухай бас одоо ярив тийм ээ. Энэ дүгүү цайны ярьсан тохиолдол бол яг ажлаа олоогүй хүмүүс яах вэ гэдэг талаар сая ярьлаа тийм ээ. Одоо бол ажлаа олсон хүмүүс яах ёстой вэ гэж яриа тийм ээ. Тэгэх юм бол за 14 хоногийн дотор за дараагийн ажлаа өнөхөр олсон байх юм бол би энэ ажлаас гарсан энэ ажилд орсон гэдгээ явуулдаг. За тэрний дараа тухайн хүн маань яах ёстой вэ гэх юм бол одоо японоор хэлэх юм бол Shuro Shikaku Shomeisho гэж байгаа. Тэр нь болохоор одоо анх авсан компани дээр авсан виз чинь 1 жилийн хугацаатай байлаа. За 6 сар одоо өмнөх компанид ажиллаа гэж үзье. 5 сар ч юм уу тийм ээ. За үлдсэн 6 сар байна тийм ээ. За энэ 6 сартаа би үргэлжлүүлээд шинэ компанид ажиллаж болох уу гэдэг зөвшөөрлөө авах. Тэр зөвшөөрлийн хуудсыг нь Shuro Shikaku Shomeisho буюу би энэ визэндээ үргэлжлүүлээд энэ компанид ажиллаж болох зөвшөөрөл авъя гэсэн хүсэлтийг гаргадаг. Тэрнтэй яг анх виз мэдүүлжсэн шиг муу адил бичиг байна. Бүрдүүлээд Ньюкан руу явуулах шаардлагатай болдог. Тэгэнгүүт Ньюканаас одоо за та ингээд өмнөх ажиллаж исэн компани чинь одоо хийжсэн ажлын агуулгатай энэ компани хийжсэн агуулга таарж байна гэж үзэх юм бол шууд зөвшөөрөл нь гараад ирдэг. Гэхдээ бас ийм тэр зөвшөөрөл яг тийм олгогдсон юм шиг ийм маш олон юм тайлбартай ирдэг байхгүй нэг ийм зөвшөөрлийн хуудас ирдэг. Гэтэ ингээ агуулга нь уншаад үзэнгүүт та өмнөх компанид ийм юмор ажиллаж исэн бэ? Энэ компани чи ийм бэ? Энэ компанид ажиллах болохгүй гэсэн бас зөвшөөрөл гараад ирдэг байхгүй. Тэгэл тэрийг сайн харах юм байна тий. Тийм тэрийг бид нэр сайн харах хэрэгтэй. Shuro Shikaku Shomeisho-гийнхаа агуулгыг бид нэр сайн шалгах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр та дараагийн компанид орсон бол зайлшгүй энийгээ мэдүүлэх хэрэгтэй. За мэдүүлээгүй байх юм болно штэ. За яг уу сургуулах үедээ гинэт ингээд өглөө тийм ээ. Тэнгүүт шууд Ньюкан гинэт асуудаг. Хүй та чи хизээ энэ компанид одоо тий ажиллаад тэгээд ингээд энэ компанида та жишээлбэл одоо юм инженерийн ажил хийж байгаа юм. Өмнө нь орчуулагчийн ажил хийж. За та энийг тайлбарлаа. Тэгэхээр тааш виз чинь гарахгүй гэд сургалтын дээр асуудал гарч ирсэн. Тэгэхээр энэ сургалтын дээр асуудал гарч ирэхгүй үүднээс одоо өмнө нь энэ их зөвшөөрөл авах одоо хэрэгтэй болдог гэсэн үг. Арай одоо эрт ингээд мэдүүлээд явчихдаг гэсэн үг. Тэгэхээр тийм энэ талаар би айгүй их сайн хүмүүсийг бас ойлголттой байгаасаа гэж бас юу яадаг одоо бодож явдаг байхгүй тийм. Тэгэхээр хүмүүс маань хэрвээ дараагийнхаа ажлыг олох юм бол та одоо энэ ажиллаж болно гэсэн зөвшөөрлийг төрүүлээд авчих юм бол шууд сургалт нь яг уу энгийн одоо сургалтын визний бичиг баримтаа бүртлээд өгөхөд шууд гарна гэдэг байхгүй. Тэгвэл энийг ингээ өгөхгүй яваад ах юм бол яг сургалтын дээр асуудал гарч ирдэг. Тэгээ нөгөө нэмэлт бичиг баримтууд ирдэг. Ньюканаас гинэтэл баахан тий та энэ өмнө ажиллаж байсан энэ ажлынхаа газрын одоо жишээлбэл ажлын цалингийн тодорхойл гэдэг ч юм уу тийм ээ. За эсвэл одоо дараагийн компанид ямар ажиллаар явж байгаа Koyoke одоо хөдөлмөрийн гэрээ гэл ингээл янз бүрийн ингээ бичиг баримтууд шаардлагатад асуулга явагдаад эхэлдэг тийм ээ. Тэнгүүт энэ дээр гинт хүмүүс ингээл гайхалтай би ингээл одоо ямар бичиг баримт явуулах уу гэл ингээл асуугаал ирдэг. Тэгэхээр энэ зүйлээс урьдчилан сэргийлэхийн тулд ажиж орчоол шууд дараах нь шууд энэ
зөвшөөрлөлөө авчвал их зүгээр байдгаа гэсэн зүйлийг бас хэлмээр байна. Танахаас гэхдээ ер нь яадаг уу? Одоо ингээд зүгээр нэг зөвлөгөө авахад бол төлбөртэй байдаггүй юу? Зүгээр одоо ингэх гэсэн юм аа, тэгэх гэсэн юм аа гэхэд. Энэ талаар нэг яг нэрээ бас ярих гэж бодож байсан. Тэгээд манайхан одоо Kiss Монгол гэж манай ингээд одоо Facebook пэйж байгаа тийм. Аль бишний Facebook пэйжээр дамжуулаад маш их одоо манай дээр хийгдсэн кейсүүд тийм ээ ингээд одоо Japan зар дээр ингээд явдаг штэ тийм ээ. Тэгээд дээрээс одоо ингээд хамгийн доотлолт нь бас ингээд зөвлөгөө төлбөргүй гэл тийм ээ. Хүмүүс болохоор ингээд зарим нэг хүн төлбөртэй одоо ингээд бизнес талаар зөвлөгөө өгнөөч гэдэг юм уу тийм ээ. Гэтэл л одоо манай компани билээхэн үн төлбөргүй маш ойлгомжтой монгол хэл дээрээ тийм ээ бүх визний төрөл төр үнэгүй зөвлөгөө өгдөг ийм байгууллага байгаа шүү. Тэгээд монгол хэл дээрээ шууд фэйсбүүкээр та хэрвээ ингээд утасгүй байх юм бол фэйсбүүкээр холбогдоод манайхаас үн төлбөргүй визний зөвлөгөө авдаг байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За ерөнхийдөө хоёлаа энэ визний төрөл гэдэг бол бас айгүй том сэдв юм байна. Хүн болгоны нөхцөл байдлаас шалтгаалаад бараг бүтэн хэдэн өдөр ч ярьж сухаар сэдв юм байна шүү дээ. Чирсэн. Тэ ер нь товчхондоо бол яг маш базарч ярьж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр манай сонсогчд маань нас энэ хүртэл сонссон бол ямар нэгэн тийм тулгамдсан асуудал ах юм бол оюукатай маань холбогдоод тэ Kiss Монгол гэдэг Монголиа билүү те. Тэм нэртэй Facebook пэйж бас байгаа. Тийм Kiss Монгол гээд тийшээ бол ингээ холбогдоод тах боломжтой юм байна. Үнгөө зөвлөгөө өгдөм байна. Тэгээд хамгийн сүүлийн нэг асуултаа асуугаад тэгээд ерөөхдөө дуусах уу гэж бодож байна. Одоо ч бас нэлээд орой олчлаа тий. Хойлоо. Ерөнхийдөө одоо чамааг яг энд ингэж ажиллаж явах хугацаанд яг юм визний бүр ингээд зөрчилдөд харилцсан хүмүүс идэг штэ тий. Тим хүмүүсээс ер нь хандж идэг. Тэр хүмүүс одоо бүр үнэхээр ямар ч тийм тусламж өөрчлөе барих гэсэн тийм одоо тиймэрхүү хандж исэн тохиолдлууд ер нь хэр байдаг вэ? Харилцсан хүмүүст ер нь боломж бараг байхгүй тий. Магадгүй ингээд хэсэг хугацаанд хэтэрсэн ч үт юм уу нэг жижиг юмнаас болоод тэр чигээрээ харлах гад харилцсан ч юм уу ийм хүмүүс бас биш магадгүй л гэж бодлоо. За маш хэцүү түгээмэл бас асуултуудын бас нэг тийм ээ. Тэгэхээр маш хүмүүс бас мэдж яахан зүйтэй ийм одоо бас нэг визний асуудалтай хүмүүсээс яах вэ гэдэг асуудалтай хүмүүс манай дээр маш их ханддаг. За энэ хүмүүс их зөвлөгөө юу вэ гэх юм бол хэрвээ та одоо харахад цагдаад баригдаагүй тийм ээ. Ийм нөхцөл байдалтай байгаа бол өөрийгөө очиж одоо гадаад иргэн хариатын албанд илчлэх нь хамгийн одоо шилдэг зөвлөгөө. Өөрийгөө очиж илчлээд за би ингээд уучлаарай. Ингээд одоо хууль бусдаар оршин суусан учраас би маш их гэмшиж байна. Би одоо нутаг буцмаар байна. Ингээд өөрийгөө илчлээд буцсан бол одоо дараагийн хэрвээ та Японд дахиж орж ирэх гэж байгаа бол тэрэнд чинь одоо арай дөхөм ийм байх учраас та өөрийгөө хамгийн түрүүнд өөрөө очиж илчлээд нутгаараа өөрөө харих юм хүсэлтэй гаргаад буцаарай. Тэгвэл баригдаж буцсан бол маш хэцүү тийм ээ. Дараа нь одоо баригдсныхаа дараагаар ямар нэгэн байдлаар одоо шүүх хурал болоод бүр хоригдох ч юм уу тийм ээ. Ийм төвшөнд очиод ингэх юм бол та бүр дахиж ингээд орж ирэх боломжгүй Японд одоо жишээл орж ирэх боломжгүй хаадаа одоо та гэж ярих юм уу тийм ээ. Лист гэж байгаа штэ тийм ээ. Тэр листэнд орчих юм бол одоо дахиж орж ирэх боломжгүй болчихдог гэсэн үг. Тэгэхээр баригдахаас өмнө та өөрөө ингээд өөрийгөө илчлээрэй. Эсвэл бол яг уу таны эхнэр нөхөр Япон хүн байгаад та хоёрын дундаас хүүхэд гараад тэгээд ингэсэн бахан бол хүндэтгэх шалтгаантайгаар одоо бүх зүйлийг үнэн зөвөөр тайлбарлаад бид мэдүүлж үзэж болдог. Гэтэ бас л яг түрүүчийн тайлбарсланчлан эхнийх бол хэцүү байж магадгүй. Эрсдэл өндөртэй. Ахгүй байж магадгүй. Гэхдээ гарч ирсэн тохиолдол манайд байгаа. Тэгэхээр та одоо мэдүүлж үзээд хэрвээ ньюкан одоо гадаад иргэн хариатын алмаас бичиг баримтыг шалгаж үзээд хэрвээ за боломжгүй гэж үзэх юм бол
одоо дараагийн виз мэдүүлснээр яаж анхаарах вэ? Мэдээж нэг буцах гэсэн ч хэвээр гардаг ч юм уу тийм яа гой дүрм зөрчсөн байгаа учраас тэгээд дараагийн виз мэдүүлэлтэн дээр анхаарал нэг гарч ирсэн хүмүүс байгаа. Тэгэхээр нөгөө манайх 3 удаагийн виз мэдүүлэлт маань гэдэг маань 100% баталгаа олохгүй ч гэсэндээ таныг бол ингээ виз гаран гатал чинь бид нар бол ингээд хамт одоо ингээд бичүүгээ бид чинь бүрдүүлээд явна гэсэн утгатай байгаа байхгүй. За тэгээд бас нөгөө нэг ярих юмнууд бас айгүй ингээд олон байл та жишээлбэл монголчууд маань ингээд богино хугацаагаар ирээд ингээд визгүй байж хатна нэг хүн ирээл тийм ээ намын виз гээл ингээд ярьж байгаа л мэдүүлцдэг яг үндэ нөгөөх нь виз оршин суух зөвшөөрөл бол биш намын гээд орогнолыг хүссэн одоо Япон улсад төр хугацаанд ингээд орогнох ийм зөвшөөрөл хугацааг ийм юу байдаг байхгүй юу? Оршин суух зөвшөөрөл гэж бол хэлэхгүй тийм. Тэгэхээр одоо энэ визийг бас ингээ мэдүүлэх гэж байгаа хүмүүс байх юм бол одоо аль болох татгалзаач тийм ээ. Яагаад тэгэхээр энэ намын виз гэж биш намын гэдэг энэ өргөдөл мэдүүлсэн л гэсэн үг байхгүй юу? Одоо гадаад иргэн харьяатын албанд энэ нь ямар утгатай вэ гэхээр яг одоо хандсныхаа хувьд ч гэсэндээ хараад үзэх юм бол намын музыкаши хито буюу хэцүү нөхцөл байдалд орсон хүн гэж байгаа. Тэгэхээр энэ нь ямар хүн байдаг вэ гэхээр энэ нь ямар хүн мэдүүлэх хэрэгтэй байдаг вэ гэх юм бол улс орнд нь ямар нэгэн байдлаар гамшиг тийм ээ аюул нүрэлсэн дайн дайчин дэгдсэн ийм хэцүү нөхцөл байдалтай хүмүүс эсвэл өөрөө хилмигдсэн эсвэл одоо хүйсийн одоо хүйсээр гадуурхагдсан тийм ээ ижил хүстэй байх юм бол одоо ингээд гадуурхаад идэг гадуурхагдсан эсвэл улс төрийн хилмигдэлт гэж байна эсвэл шашинаар хилмигдсэн ч юм уу тийм ээ ийм хүн нөхцөл хэцүү ингээд нутагтаа би ингээд одоо жишээлбэл Монгол улсад харих юм бол би энэ хүнд нөхцөл байдалд байна. Би миний аймнаас эрсдэлтэй байна. Тийм учраас би одоо ингээд буцахгүйгээр Япон улсад ингээд надад тэрийг намжтал түр ингээд орогнохыг зөвшөөрөөч гэсэн юм хүсэлт гаргадаг байхгүй юу? За. Тэгсэн чинь тэрийг зарим нэг хүмүүс нь болохоор виз гэдэг юм уу тийм. Намын виз гэ байна. Тийм. Тэгээд тэрэн дээр болохоор хараа ажил хийж болтоо. Ингээд тийм ажил хийж болдог ийм виз байна гэд худлаа хэлээд ч юм уу тийм ээ одоо тэр визийг мэдэхгүйгээр далимдуулаад ингээд нөгөө нэг визийг мэдүүлж өгдөг ч юм уу тийм эсвэл нөгөө мэдхгүй хүндээ зөөлдөг ч юм уу тэгэнгүүт яах нь нөгөө дараагийн одоо виз тодорхой болоогүй хүмүүс маань тэгвэл тийм амарх юм бол тэрийг мэдүүлчих гингүүт ньюкан одоо гадаад иргэн харьяатын алд нөгөөх нь энэ чинь ингээд хүнд хэцүү байдалд орсон хүн биш те өргөдөл гаргаж байна. За өргөдөлний хүлээж аваад нэг 30 хоног үедөө 60 хоног үедөө 90 хоног үедөө гэл ингээд нэг орогнох хугацааг суугаад ингээд яваад идэг тийм ээ. Тэгээд ингээд байдал намжтал одоо ингээд хүлээдэг ч юм уу. Иймэрхүү хүлээлтийн нөхцөл байдалд үүссэн яг үүндээ визгүй юм хүмүүс байдаг. Тэгэхээр одоо намын гэж ийм одоо тий оршин суух ийм төрөл одоо ийм одоо хүсэлт гарах ийм шийдвэрт хүрсэн ч юм уу иймэрхүү мэдээлэлс сонссон хүмүүс ахын бол аль болох битгий мэдүүлээ хичээ тийм ээ. Тэгэхээр нэг одоо гадаад иргэн харьяатын алд тэрнчээ итгээд ингээ хүлээж авдаг гэсэн чинь яг үнэндээ болсон чинь Монголд дайн дайчин байхгүй яг улс төрийн хилмигдэл шашны одоо хилмигдэл тийм ээ шашин шүтлгийн гадуурхал гэсэн юм бас аль болох тэр болгон байдаггүй. Тэгэхээр бас яг юу гэж ямар шалтгааны улмаас мэдүүлж байгааг бид нар бас мэдэхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс маань дараагийн гинэт те үнхээр нөгөө хүн чинь ажлын виз мэдүүлэх гэж за би ажлын виз мэдүүлэх гэсэн чинь та чи ингээд их хүнд хэцүү байдалд ороод орогнол одоо энэ хүссэн виз одоо орогнол хүссэн зөвшөөрөл авсан хүн байгаа гэсэн чинь наад чинь би мэдэхгүй тийм мэдэхгүй гоо та Япон улсын одоо Япон улсыг юухыг завсан байна гэд ингээд шууд хар листэнд ороод дахиж орж ирэхгүй ч юм нөхцөл байдал үүсэх боломжтой. Тэгэхээр аль болох энэ чинь бас нөгөө цаашлаад улс үндэстний өөрийнхөө улсыг
худлаа хийлж одоо тэр Япон улсад худлаа хийлээд ингээд орогнохыг хүсэж штэ тийм ээ. Яг үндсэндээ бол хаав исэн одоо эрх чөлөөний одоо туйл болсон их орон минь байж хаад тэгээд үнэхээр худлаа хийлээд ч юм уу тийм ээ. Тиймэрхүү одоо утга агуулгатай цаанчийн бичиг баримт болоод байна штэ тийм ээ. Ингэж мэдүүлэгдсэн бас одоо мэдүүлэгдэд оршин сууж байгаа хүмүүс бас байгаа. Тэгээд эднэрээс маань холбогдоод тийм ээ. За би одоо ийм ажил болчлаа яаж мэдүүлэх үү гэл. Тэгэл энэ хүмүүсийн тухайд гэх юм бол одоо мэдүүлэх гэж байгаа хүмүүс бол энэ бизнес аль болох татгалзаач гэж бол би бол одоо хүсмээр байна. Тэгээд хэрвээ энэ визийг мэдүүлсэн хүмүүс байх юм бол ямар шалтгаанаар мэдүүлсэн тийм анх одоо би яг энэ намын гэдэг оршин суухыг одоо хугацааг авахын тулд юу гэж мэдээс шалтгаанаа мэдчих хэрэгтэй. Тэгээд энэ дээр үндэслэх дараагийн виз мэдүүлэлт чинь бол ямар бас байх нь тодорхойлогддог тийм ээ. Тэгэл ерөнхийдөө нөгөө нэг ийм одоо намын виз нэгэнт мэдүүлсэн бол визээ мэдүүл дараагийн визээ мэдүүлэл үзэхээс өөр ямар ч хариу байхгүй. Ерөөсөө 100% одоо гадаад иргэн хариатын аль шийдвэрээ гаргадаг гэсэн. Тэгэхээр оршин суух дээр ч юм уу одоо ийм ямар нэгэн байдлаар ийм магадлал одоо таны визийн гэх юм бол хэдэн хувьтай гэдэг ч юм уу тийм ээ гарах магадлал бол тооцоолох боломжгүй нөхцөлөд орчдөг гэсэн. Тэгэхээр маш хэцүү. Тэгээ тэр визийг авахар яадیں۔ Ажиллах виз гинэ одоо тэр одоо төр оршин суух зөвшөөрөл авчлаа шүү дээ. Тэрийг авангууд ажиллах эрх энтер байд юм уу? Ажиллаж амьдр одоо ажиллаж мэжилж болно л гэсэн үг үү тий? Тэгээ яг хөө нөгөө нөхцөл байдлаас л хамаарна л да. Хэрвээ яалтчгүй тухайн одоо оронд дайжин үүсэж ч юм уу тийм ээ. Эсвэл террорист хаалтлахад өөртөө дэмжсэн тохиолдолд бол одоо бас хөндлөнгийн ажиглагч улсаас бас шалтгаалаа одоо харж байгаа ш Японч тийм ээ. Тийм учраас нөхцөл байдлыг хараад за би танд 6 сар олгоё ч гэдэг юм уу тийм ээ. За та энэ 6 сарын одоо бүр зүйлдээ тэр нь намын одоо тусгай оршин суух зөвшөөрлөө өгөгддөг гэж байна. Тэгэхээр одоо та үнэхээр ийм нөхцөл байдалтай багч бид нар мэдлээ. Тэгэхээр та одоо ингээд одоо төр байх хугацаанд одоо цагийн ажил хийж болно ч гэдэг юм уу тийм ийм зөвшөөрлийг Ньюканаас цаашаа шийдвэр гараад ингээд явдаг. Ойлгомжгүй хүмүүсийг бол Ньюкан бол орогнох хугацаа одоо оршин суух тэр хугацааг ингээл өгөөл тэгэл ингээл одоо арбайт хийж одоо цагийн ажил хийж болох уугүй юу гэдгийг цаанаас нь шийдэл явдаг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг одоо яг одоо сунгуулах үедээ ч юм уу пассвортын дээр нь stay show гэж байгаа шүү дээ тийм ээ. Яг тэр нөгөө визнийх нь нарийн тайлбар бас байгаа. Энэ хүн цагийн ажил хийж болон болохгүй гэсэн. Тэгэхээр тэрийг маш сайн харах хэрэгтэй. 100% одоо Ньюкан одоо гадаад харьяатын албанаас гаргадаг шийдвэр байдаг учраас тухай шийдвэрүүдийг сонсоод ингээд явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бас олгогддог байж болоход бас нөгөө нэг бишээ нөгөө цагийн ажил олгогддог байж болох нь олгогддоггүй бас ингээд байж болох нь шүү дээ тийм ээ. Тэгтээ сони энэ би бүр анх удаа сонсож байна. Юу гэсэн үг вэ? Монголоос эрэхтэй наадгыг чинь ийм зөвшөөрөл хүсээд хүрээд ирд юм уу? Эсвэл энд одоо жишээ нь энд оюутан болж ирчээд ямар ч тийм юм яриаггүй байчаад тэгсэн хэрнээ би очивол ингэх гээд байна гэд дараа нь шууд өөрчлөө тийм болгочод байгаа юм уу тий? За энэ нь болохоор ямар тохиолдолд гардаг вэ гэхээр Монголоос шууд бас хэцүү. Одоо шууд намын виз мэдүүлэх бол бас бараг боломжгүй. Мэдээж нөгөө юу яачих юм бол үнэхээр дайнд ажин дэгдчих юм бол яг мэдүүлэх боломжтой байх л та. Тэр одоохондоо тийм байхгүй байгаа. Энийг яг ямар хүмүүст мэдүүлдэг вэ гэхээр нөгөө нэг түрүү хэлсэн шүү дээ тийм ээ. Хилээ сургуулаар ирсэн. Хилээ сургуулаар ирээд үнцэн ажиллах болох гэсэн чи их сургууль төгсөөгүй гэдэг ч юм уу тийм ээ. Одоогийн тогтээгийн буюу одоо тусгай ур чадварын энэ хүнд хүчний ажлын виз гараагүй ах энэ үед ч тийм ээ. Дараагийн виз нь тодорхойгүй болчихгоо за би Монгол буцмааргүй байна. Яах вэ гэх гингүүд нэг таньдаг хүн намын гээд нэг виз мэдүүлчих. Тэгэд ингээд нөгөө найзсаа зөндөх аваад ч юм уу тийм ээ. Тэнгүүт нөгөө найз нь очингуудаа за би ингээд намын виз мэдүүлээ. Тэнгүүт гадаад иргэн хариутай албанаас за та тэгвэл энэ шалтгаан авчирыг нөгөө найз хаадааж гэсэн шалтгаанаар бичдэг ч юм уу тийм. Тэнгүүт нэг 3 сарын хугацаа олгогдоод юм уу ингээд яваад идэг. Тэгэхээр нөгөө дараагийн оршин суух зөвшөөрөл нь тодорхойгүй хүмүүс ерөнхийдөө энэ
одоо хугацааны энэ хугацааг хүссэн өргөдлийг гаргадаг гэсэн үг байхгүй юу? Тэгээд дээрэс нь одоо бас аяллаа визээр ирсэн хүмүүс юм тийм ээ. 30 хоногийн виз, 90 хоногийн визээр ирчингүүтээ би Монгол явах гэсэн чинь тэг хүйсийн ялхан дурдлагт боллоо ч гэдэг юм. Би одоо нөгөө одоо эмэгтэй хүн бол эмэгтэй хүнээс сонирхдаг, эрэгтэй хүн бол би эрэгтэй хүнээс сонирхдаг ч гэдэг юм уу тийм ээ. Би ингээ Монголд очих бол намайг гадуурхаад ингээ хүн намайг ингээ зодоод ингээ дарамтлагдаг гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд надад маш хэцүү байна. Ингээд надад ингээ намын виз одоо намын одоо хугацаа олгооч гэдэг ч юм уу тийм ээ. Тэгээд ингэнгүүт заа гэл ингээл олгодог ч юм уу тийм ээ. Тэгэхээр нөгөө үргэлжлүүлээд Японд баймаар байдаг гэсэн чи яг нөгөө хуулийнхаа дагуу одоо үндсэн ажлын виз мэдүүлэх боломжгүй. Тэгээд эсвэл ингээл бас нөгөө визний талаар сайн ойлголтгүй хүмүүс ч ингээд энэ намын виз мэдүүлэхээр би ажил хийгээд ингээд явж болт юм байна гэдэг ингээд буруу ойлголт хин нэгнээс авдаг ч юм уу тийм ээ. Энийн улмаас хүмүүс ингээд виз энэ одоо намын гэдэг энэ зөвшөөрлийг хүсдэг гэсэн үг. Гэтэ ер нь бол одоо энэгээр мэдхгүй над чиг хүн сонсоод өө тэгж болох юм байна гэд бодоод сууж байгаа хүнд чи юу гэж зөвлөх вэ? Өө тэгвэл өстой болох юм байна гэд. Тийм. Хэрвээ та одоо энийг ингээ болох юм байна гэж ингээд сонсоод хэрвээ ингээд мэдүүлэх гээд ингэх юм бол тэр виз тэр хугацаа чинь хідэж дуусаад таныг уучлаарай та ингээд ямар нэгэн байдлаар одоо нутг руугаа буцтээ та ингээд худлаа ярьсан байж гэдэг юм. Энэ илчлэгдээд ингээд гараад ирэх боломжтой. Тэгвэл одоо танд энэс цаашаа бид нэр ингээд хуцаа өгөх боломжгүй. Та ингээд одоо болохгүй ч гэсэн одоо шууд буцаж болохгүй 3 дахь орноор хамаагүй дамжаад гараад яв гэсэн юм шийдвэр гардаг байхгүй. Тэгэхээр энэ хугацаа чинь хідээд дуусахыг хэн ч мэдэхгүй. Одоо гадаад иргэн хариатын алдны л ингээл одоо заавраар явна гэсэн үг байхгүй юу. Тэгэл ингэж байгаа л генет ингээл таны бичиг баримтад чинь 100% шалгаж дуусаад таны хариу чинь ингээл тий хурамч гэж гараад ирэх юм бол та нөгөө жинхэнэ хал листэнд ороод дахиад Японд орч ирэхгүй болчихно. Дараагийн виз мэдүүлэлтэнд ч гэсэндээ одоо виз чинь гарах уугүй юу гэдэг чинь тодорхойгүй нөхцөл байдалд орчихно. Ерөнхийдөө бол гарч ирсэн тохиолдол ховор. Тэгэхээр дараагийн визний асуудал чинь тодорхойгүй хэцүү нөхцөл байдалд орно л гэсэн үг. Тэгэхээр ийм учраас та одоо аль болох энэ одоо намын гэдгээс татгалзах хэрэгтэй шүү. Энийг мэдүүлчих юм бол та дараагийн тийм ээ виз мэдүүлэлт чинь маш хүнд байдалд орчих учраас энийг бити мэдүүлээрэ гэж зөвлөмөр юм. Одоо нэг хэсэгхэн хугацааны нэг виз авах гал тэгж жагаад бүр насны л ер нь бол цаашаа хүссэн мэргэжлэрээ ч юм уу ажиллаж чадахгүй өөрийгөө ингээл нэг атсан шалаанд хийчихнэ шүү дээ тий. Тэгээд юм байна. Тэгээд бас дахиад ерөнхийдөө ярих юмнууд ингээд маш олон байгаа л ч үнэхээр одоо ингээд ярихад цаг үргэлжлэхгүй. Тэгэхээр яг энэ подкастыг сонсоод дахиад ингээд асуумаар байгаа зүйлүүдээ яг манай байгууллагын хаягаар холбогдоод бас манай төв авсан утасны дугаар бүх юм манай пэйж хуудасаар дамжуулагдаад мэдээлэлүүд байгаа учраас тэрүүгээр холбогдоод гээд асуугаад яваарэ бүр дэлгэрэнгүй ингээд яриад боломжтой шүү гэдэг зүйлийг бүх Японд амьдарч байгаа монголчуудад бас өгмөр байна. За ёстой их баярлалаа. Энэ орой болтол одоо бараг 1 цаг болох чинь тэгэхээр бас айгүй том сэдв байна те. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг саяны манай Оюкагийн хэлсэн шиг Kiss Монгол хаягаар асуугаарай. Тэгээд угаасаа нүүр хуудсан дээр танаа яг нөгөө лого Facebook-ийн пэйж хуудасны нэр мэрийг тавьчих болохоор тэрүүгээр нь холбогдоод ингээд зөвлөгөө аваарэ гэж хүсэж байна. За тэгээд энэ төгсгөл хүртэл сонссон бүх сонсогчдод баярлалаа. Тэгээ манай Оюкад сүүлийн хормыг үлдээх үү дуусах. За сүүлийн хормыг үлдээ. Бүр ярих гад байдаг шүү. Тиймээ би энэ чи яг л нөгөө нэг ажил дээр өдөржингөө л яг ингээд тайлбарладаг зүйлсээ за юуны төрөнд тийм ээ одоо энэ подкастт урьж оролцуулсан танд маш их баярлалаа. Тэгээд бас
би яг бодтгол тоо нэг бүрчлэн хүмүүс маань ингээд залгаал ингээд манахаас асуугаал явдаг. Тэгсэн чинь бас яг 100% яг Японд байгаа монголчууд маань одоо бидний энэ үйл ажиллагаа тийм ээ зөвлөгөө энэ визний талаарх энэ хуулийн зөвлөгөө маань бүрэн гүцэд очиж чадахгүй байгаа байна гэдгийг ерөнхийдөө бол би энэ ажлаараа дамжуулаад маш их ойлгосон. Тэгэхээр маш олон хүмүүст энэ одоо мэдээлэл хүрээсээ одоо маш олон хүмүүс манай байгууллагаар холбогдоод одоо визний оршин суух зөвшөөрлийнхөө талаар мэдээллийг үн төлбөргүй бас олж аваасай тийм ээ. Тэгээд одоо цаашдынхаа визний одоо энэ бичиг баримтыг бүрдүүлж мэдэхгүй байх юм бол манайхаар ингээд яг хууль ёсныхан дагуу мэдүүлээд хууль ёсныхан мэдээлэл зөвлөгөө аваад ингээд яваасай гэж бас маш их хүсэж байна. Тэгээд энэ подкастт урьж оролцуулсанд маш их талархаж байна тийм. Юу харин ч их баярлалаа. Зөндөө олон мэдэхгүй би ч бүр хамаа ангаагаал сонсоод хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо ямар ч гэсэн Оюкада маш их баярлалаа. Тэгээд өөртөө хүсдэг шиг бүх сайн сайхан бүхний хүссэн өрөө. Тэгээд энэ хүртэл сонсон сонсогчдод баярлалаа. Тэгээд Япон гээд Монголоос ирж байгаа те Японд бас байгаа хүмүүс маань хүмүүс рүүгээ энэ подкастыг явуулаад цааш нь дамжуулаад олон хүнд хүргээсэй. Маш хэрэгтэй мэдээлэл болж очих واخа гэж бол найдаж байна. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.